Олимпиад хүрсэн хүн тийм юм хийж ивэл яа амьдрал нь амар бараан байна. Яг үүнийдээ бит хоёрын буруултаа ингээд нийтлээд байгаа. Тарамтай юм байхаар л дургүй. Хүн амтнжээс хүнжээс. Заримдаа үхсэн загсаар ингээд өөрийгөө ингээд ингэчтэй. Яг үндэ тийм юм хууль босчтой болно. Гэтэ ингээд зарим хүмүүс ч мөнгө төлөөд тийм бичлэг мэсэг хийлгүүлдэг. Тэгээд зарим үед ээж нэг унтчих хат ингээд амьд энэг гэж шалгадаг гэсэн гээд. Fresh squeeze, tangerine dreams, I'm sliding. Stocks up, dashboard digital, I'm gliding. Organic place. Эпизод 7-8 баха та. Яа би бүр тийм 8 баха. Хоёлын ер нь айгүй бас явж шүү. 10 хүрэх гээд байна. Бас яг ингээд амар утцсан юм шиг санагдаад байна. Одоо сая 1 сар болцсон. Тэгээд одоо 10 хүрч ингэдэг чинь бас юу гэсэн ч үгүй. Тэгээд 7 хоногт нэг ингээд эпизод хийж байгаа нь бүр битэрээс ингээд арай л амар их юм гарч байна. Зарим подкастууд ч одоо 7 хоногт 2-3 цацдээ штеп. Яаж хийгээд идэм бүүмэд full time болгох чухал яг тэхэл ах л та тий. Тийм. Битэр чинь нэг ажлынхаа хажуугаар тэг би ядчих баг. Хичээлээ. Одоо бид хоёр ч нөгөө уг нь бол ингээ хуучин ингээ тий ажил хичээлтэй байсан гэсэн хоорондоо ингээ ярьдаг гэсэн чи сүүлийн 7 хоног бүр яриаггүй. Одоо л тэнгийнхаа царай гарч ийн яг сүүл дугаараа бичээл тэрнээс хойш цаг байж байгаа л харин бүр ингэ ядарсан байгаа байхгүй сүд бивэр нэг хоёлын ингэ байнга ингэж яриад байгаа. ингээ цаг он байдаг. Ингээ хамгийн нийтдээ нэг ингэ одоо сүүлийн эпизодыг үзсэн бол бид хоёр ингэ нэг олгтой юм ярихгүй байгаа мөртлөө ингэ цаг ид болчихдог заяа ингэ айгүй юу хөө яаж явж байгаа цаг чангуу ингэж яриад байгаа юм мэд. Тэгээ ингэ бид хоёр зүгээр ингэ casually зүгээр ярьж хахад бас ингээл 2-3 цаг болчихно. Тэг өдөржингөө ярьчин бараг 6 цаг ч юм уу. Тэг юу яриад байгаа юм бэ мэдээ юу. Яг ингээд зоригтой яриа бол биш. Зүгээр л хов бадж итлээ. Тэгэл тусчдаг заяа нэг 6 цаг. Тэгээд амархан л энэ. За чамаар юу вэ? Юу болж юм? Бид хоёр ерөөсөө яриаг болохоор. За ингээд миний царай гарч байгаа. Тэгээд өнөөдрийн дугаар өнгөрсөн дугаар дээр чинь бид хоёр чинь нөгөө бодоггүй их маялаад ямар эвгүй харагдаж байна гэдэг юм чинь. Дараагийн дугаар дээр бас би ингэ бодоггүй сууж байна одоо. Шалтгаан гэх юм бол би яг дөнгөсөө нөө ажиллаад хараад арсны имчилгээнд ороод гарч ирж байгаа. Нөгөө нэг 4 дахь дугаар дээр ирсэн шүү дээ. Санаач юу вэ гэсэн чи би ингэ амар турж байгаа гэд. Тийм. Тэгээд нөгөө турхтаа зэрэгцээд миний арьс ингэ амар цонхоогоод хуурашаад тэгээ бодог идэр хүлээж авахнаас амар муудаад тэгээ за ер нь бол ингээд нэмлэгтэр очиод нэг харуулчих даа гэд тэгээд цаг аваад очиод имчилгээ илгүүлээд гараад ирсэн сууж ийн яг одоогийн байдлаар тэгээд нүрэ бодож болохгүй гэсэн. Тэгээд ингээд за ингээд ширлээл бодоггүй сууж ийн гэтээ нөгөө жоохон нөгөө нүцгэн сууж байгаа юм шиг санагтаад бодоггүй болохоор харин тийм үү. Тэгээд арьсны эмчид очиод арьсаа үзүүлсэн чинь миний арьсыг амар асуудалтай. Одоо эртхэн арга хэмжээ авахгүй болохгүй байна гэ. Тэгээд би заа гэд арга хэмжээг эхний ээлжинд авчаад байж байна. Одоо тэг амар байгаа байхгүй энэ үний арьсыг ингээд ийм амар ингэж хэлхий чи миний арьсыг хараад яах юм бүр ингээд цочоод ойрлж морилох юм яах юм. Яг одоо энэ камер дээр л ингэж харагдахгүй байгаа болохоос биш гогийн арьс минийхээс бол хамаагүй дээр зөө. Бид чинь бас нэг ингэжсэн юм аа. Японы нөгөө нэг тийм Мишель экспортын нэг өдөрлөг болж исэн доо. Яг гоо сахны өдөрлөг ер нь. Тэгээ бид ингээд гуруулан явж байхдаа нэг Японы юу руу очсон байхгүй юу. Тэр нэг Japan юу яасан юу гэдэг нэг тийм стенд байсан. Тэгэл тийшүү очиулан арьслын ингээд юу онцлогоо хийгээд байна. Ингэ жижиг ингэ микроскопоор хараад. Тэгээ яг гуруулан очиул заац үзүүлчих юм нүгүүл юм чинь. Тэгэл за гоо ихлээ сууж байгаа юм заяа. Бишээ хулан ихлээ суулуу. Тэгээд хулан суугаал ингэсэн чинь хамгийн сүүлд би суусан шүү дээ. Тийм. Үгүй бишээ би хамгийн сүүл суусан юм аа. Би бүр хүлээгээдсэн. Чи хоёрт нь орсон юм аа. Тэгээд эхлээд хулан ороод тэмүүтээ ингээд цад ингээд үдсэн чинь ингээд за нэг иймэрхүү жоохон сорио эсвэл юм байна тийм ээ. Гэтэ хулангийнх зүгээр яг энгийн заяа. Яг л ингээд байдаг хүнээ.
Тэгэл гоо суусан чинь ингээл микроскопоор ингээл хаарсан чи гялалцаа шаасан зөө. Гэлтгнаал гэлэлцаал тэгсэн чи нөгөө хүн нь болохоор ингээл ямар гоё ярьстай яас ингээд тэр чинь нөгөө одоо ингээд нэг гоо нэг өнгөрсөн жил ингэ жоохон батгашаад эхэлсэн юм аа. Яг тэрнээс өмнөх үеэсэн намайг явахаас өмнө. Тийм болохоор хамаагүй дээрээс нь тухай үедээ. Тэгээд нөгөө амар гоё моёор ингээл магтаал. Тэгэл би чинь заа хэвээр миний ээлж болт юм. Тэгэл үзүүлсэн чинь чинийх ингээд хуурай шилттэй ингээд энэ нэг хуурай шилт. Миний ч холимог. Тэгээ яг энэгээр харсан чинь тослог нь ингээд тийм байна юм байна гэд. Тэгээ минийхийг өөр нь бол барыг нөгөө нэг C авдаг гэдэг шиг. Холон B авсан бол B C аваад гэж. Энэ хүн A аваад тэгэл дууссан. Яаж чаа тэр үед нөгөө ярьсан ингээд харуулсан чинь ингээд гэлтгэж чи та хоёр ардтай. Гэлтгэнэ биш тийм. Вифтүний ингээд дөрөв штэ ингээд sparkling гацсан шиг. Яг арталт нь ингээд нэг солон гаргашаад. Тэгээ би бүр ингээд чаарснаа заац дуус гэд. Тэгээ одоо яг нэг яг тэр нэг өнгөрсөн жил яг батгашаад эхэллээ. Тэнгүүт одоо зүгээр болж байгаа байхгүй юу? Тэгээ болоод байгаа. Нэг ингээд энэ хүн маск тавиал нэг ярих болгон зэ ингээд залах болгон нэг маск засаг тавиад ч юм тий. Нэг 9 шидийн өнгөтэй маск тавин зэ гэж яхад. Тэгээд тэгэж яваад тах чинь энэ хүн сая үзүүлээд сая ингээд баг загнуулан гаалтж байгаа юм шиг юм ярьж байгаа байхгүй юу? Ингээд муухагаар нь ирээд. Тэгээ би яах юм? Миний хот батгашаад эхэлж байгаа зэ. Яг энэний араас орж ирж байна. Тэгээ одоо миний эрүүгээр одоо юу гараа тийм яаж таарав мэрэг хийж яхад чинь бас тэгжсэн шүү дээ. Одоо өөртөө ингэ санаа тавиараа гэтэргээд. Ер нь бол жоохон аимшиг юм биш үү? Жоохон айчлаа. Тэгээд бит хоёр өнөөдөр нэр юу эсэх нэрээ бас туу миний ингээд царайнаас харуул нэг юм өөр агаад ингээд нүд хавцсан байгаа. Царай бас хавцсан байгаа. Эртний имчилгээс гадна яагаад гэсэн чинь Тэгээ ингээ харшил амир хөдлөө. Тэгээд нүд мүдээ тухаад ингээд нүд ингээ улаагаад тэгээ миний бүх сормоосууд унаад тэгээ би сормоос алдсан. Тэгээ энэ үе би бичлэг явуулсан тийм алдсан юм уу? Аа. Одоо 9 сар буцаа сормостой. 9 сард гэж. Нөгөө нэг бичлэг явуулсан шүү дээ. Чи нэг ингээ сормоос нь нүдрүүгөө орцсон тэгсэн чинь тэгээд ингээд дараа нь доор нь чад ичиж аахгүй минийх сая ингээд сормосыг алдсных нь юу. Одоо тэгэлээ энэ үйлрэл өнгөрөнгөтлээ гэдэг юм байна л да. Буцаад хэвэндээ орох юм шиг байна. Тийм энэ хүний харшлуулж байгаа эвгүй угаасаа хамт ажиллаж байгаа ч гэсэн ер нь ингээд найтаагаал яагаал эв хэцүүдэг гэсэн юм аа. Тэгээ хамар айгүй улаалттай нөгөө нэг ингээд найтаа чи яасаар итэл зүгээр. Тэгдэг үеж үлээ. Тэгээ одоо яг хажууд нь биш байгаад болохоор сайн мэдгүй байна. Энэ камерны урд бодол зүгээр л харагдаад байна. Тийм. Би өнөөдөр уусаа аргагүй 3 харшлын юм болсон шүү дээ. Тэгээд чи араас нь угаад тийм. Яг өгөх гээд байгаа. Тэгээд яг 3 дахь дээр нуусан чинь зүгээр юу ч бодсон юм шиг өгөх гээд байгаа юм шиг. 3 дахь дээр шууд ингэ тархилуу орсон. Аа. Ингээ ажил дээр ингэ сууж аваад ингэ хэсэг толгоо өвчтэй ингээд. Ийгүүлээ харшлаа хөдлөхүү толгоо өвдөхгүй би бараг ингэ сонголт хийгээд байгаа юм шиг. Дараараас нэг дуугаад хар хэцүү юм тий. Уг нь бол тийм нормтой биш л дээ. Зүгээр би л зөв фристайл гэж. За ер нь надаар бол зүгээр л ажиллал байна. Угаасаа нэг би өмнөх эпизод дээр ч гэсэн хэлсэн одоо ингээд нөгөө хичээл эхэлсэн гэдэг. Би хичээл эхэлсэн байгаа. Тэг би ингээд видео гейм нөгөө нэг тоглоомны тийм нэг ангитай байхгүй нэг анги. Тэгэл яг би яг ингээд суух хүмүүсийг нөөс ойлгочихж байгаа юм. Угаасаа л манай нэг nerdy те ингээд юм жоох номэ тийм хүмүүс л одоо орж ирэх байх гэсэн чинь яг л тийм хүмүүс илээ. Тэгээд тэгснээ ингээд босгоод заяа ингээд бид дээр ингээд чи та нар л ингээд лекц үзсэн бол энд хариулах хэрэгтэй гэд асуулт хариулт явуулж байгаа байхгүй. Тэгснээ ингээд босоорой за нүдэн анаад ингээд шүү. Тэгээ A бол ингэж хийгэр мэйгэр гэд. Тэгээ ингээд асуултыг нь тайлбарласнаа ингээд хариултуудыг нь харуулснаа тэгээд одоо нүдэн одоо ингээд хариултыг ингэж биеэрээ үзүүлээд нэг тийм жоохон нэгсэн.
Энэ чи хийсэн үү? Тэг хийсэн штэ 3-аас 3-ыг авсан штэ. Лекц уншаагүй үзээч хүн. Зүгээр яг яасан гэсэн чинь үдэ анхаас өмнө хүмүүсийг харсараад л шүүд. Тэгээд би угаасаа нөгөө нэг яг тэгж хэлж яхад нь би угаасаа лекцийн шууд ингээд YouTube дээр тавьчихсан мэт л дээ манай тэр лекцийн багш. Тэгээд би тэрийг хальт гүйлгээ явуулсан. Тэгээд лекцийн слайдыг хараад тэгэл хариулсан. За нэг тийм юм байна сонин гэвэл угаасаа хичээлээс ажлаас өөр юм аллага ажил дээр болохоор тэгэл нэг ингээд уцаа ингээд оролцож байгааг харуулах юм бол ааны ёо гэж уцаа шаачсан зөв яаж солонгос. Тэгэл нөгөөх нь тэгээ за гэдэг л уцаа ингээд кармарлгоо л ирж байгаа. Ер нь бол тэгээд уцаа оролдож болохгүй ажил дээр. За нэг тийм юм байна. Тэгээд бид хоёр ингээд тань ярил өвчлээ л та тэр Instagram дээр бид хоёр ингээд рил постлдог байхгүй юу. Тэгээ яг ямар рил вэ гэсэн чинь манай энэ хүн дээ. Би ер нь ерөнхий эдит хийгээд тэгээд энэ хүн болохоор рилнийхаа эдит хийгээд тэгээд ингээд постлдог байхгүй юу. 7 хоногт нэг 3-4 рил ороод юм манай ингээд Instagram-д дагаарай аашиг. Тэгээд энэ дээр бас саб тийгэрээ 21 болцсон бэлээ. Ее. Тэгээд рил оруулсан чинь ингээд нэг сөрөг комент орж ирсэн. Айгуу сөрөг комент орж ирсэн. Тэр нь юу вэ гэсэн чинь манай хүн бас хариулсан байгаа. Тийм болохоор ингээд манай хүн ерэн сошиал медиаг хариуцсан тийм үү? Харин ингээд энэ хардгүй байхгүй амар сонио ингээд. Харин Ингээд би ингээд хүү нэг болоод ингээд өнгөттэй ингээд орж чад. Би одоо бүр ингээд харъя заяа шууд эндээс уншаад таашчээ. Ямар пиццан хөөргөөд эпизод 5 хүртэл нь явуулцдаг юм бэ дээ. За одоо болж болно girls шаахгүй байна гэдэг жаа байхгүй юу. За ингээд анхны хейт комент ядчих тийм нэг хоёр лайктай зөв ингээд лайклаад аа муу та нар ямар муухай гэдэг шиг. Тэгээд хамгаал нь хөөргөөд гэж байгаа юм зөв бит хоёрыг. Тэг ингээд хөөргөх хүн нэг ч алхаа. Ядчаад бит хоёр YouTube дээр ч комент аваагүй байх чинь яг ингээд IG дээр ингэж комент аваад харж байгаа амар фаны яваад байгаа байхгүй юу. Хөөргсөн хүн нэг ч байхгүй. Бит хоёр тэр зүрхт харж байгаа нэг хідэн хүн байгаа. Гэтэ тэр нь болохоор real жоохон ингээд хүмүүсийн нөгөө пэйж дээр гарч ирэнгүүт л нэг жоохон лайк авдیں۔ Тэрнээс шүрээс авдаг байхгүй юу. Тэгээ хөөргөд байгаа нэг ч хүн алга гоё шүү охтуудаа гэж нэг ч яагаагүй. YouTube дээр нэг байсан хоёр хөөрхийн ихчвэн гэлөө нөгөө юу лээ нэг ингээд нэг хөөрхийн юм байсан. Тэр ээж болох юм. Гэтэ нэг ганцхан үл бит хоёр хөөргсөн. Нэг ч хүн. Тэрнээс илүү баг хейт комент бит хоёрыг айгүй авт юм шиг санагцсан. Тэгээ энэ дээр болохоор жигнэсээ хейт юм шиг санагцсан байхгүй бүр ингээд болцоо гэдэг гэж жаа нэрнээс хэлж байгаа. Тэгээд манай хүн ингээд мөнгө өгвөл болио гэсэн. Тэгсэн чинь нөгөө хүн бас ингээд хариулаа л хэлээ. Тэгээд би бид хоёр бүрсэл рүү залах. Ингээд жоо хүүхдэд пед 0 дол шин. Тэгээд бид хоёр бэлээ. Тэр нь жоо инээд. Юу яах юм аа. Тэр нөгөө комментиг харчаал нэм сөрөг коммент авч байгаа шүү дээ. Тэмүүд яаж байгаа сүүлийн дугаарч тэр нөгөө сүүлд оруулж байгаа рилч тэр нөгөө өмнөхүүдээс найраж хөөцөлт бол их аваад тэг ингэ сөрөг нь ингэ гараад ирж байгаа юм заяа. Тэгээ би ингэ тэр сөрөг юм их чинь ингэ амар эрэг болохгүй бол нийтэм ханиатан болохгүй л тий. Тэгээ амар инээдтэй л юм ингээл би битсэн байгаа за арталт нэг хөөрхөн эможи тавьж маяг тий спарклтай тий. Тэгээ тэгсэн чинь ингэ яг тэгээ битсэн чи харин бүр илүү хүрсэн юм шиг элээ. Тэгэл ажил болчихъя гээд. Тэгээд ер нь бол хөө одоогийн хүмүүс амар айхтар байна. Би бүр ингээд харжаад яг инээх ойлгох уу гэдэг шиг. Яачаад ингээд бит хоёр ч ингээд хоёулаа ингээд дээжлтэй амар олон жил ажил хийж. Тэр хүүхдээс илүү л олон жил хийсэн баг нэр. Тийм ингээд заримдаа 2 3 5 ажил хийж гин тий. Ер нь бол алдаг орлого нь дундаж хүний орлогоос жоохон дээвэр л байна. Тэ? Нөгөө тийм ч юу би мэдэхгүй л тэ. Гэтэ зүгээр. Тэгснэ ингээд заадах чинь тэхгүй дээ. Би 30 таг шав байна. Тэгснэ ингээд 30 таг байж тийм бичээд ингээд цөм хүртлөө ингээд тий би боцсон байхгүй. Тийм комент бичээд
нэрнгээсээ мөнгөтэй тий. Тэгээ зүгээр хийцгүй ингэ сууж байгаа юм байвал мөнгө жинээсээ явуулна зү. Дансаа гэж мэгээ жоохон бааварлах. Түл гоё юм. Юугаас нэг эгоогоо тичих процесс яваад байгаа штэ. Тэнгүүтээ ингээд тий би ингээд та нараас илүү гэж үгэнд харуулахгүй. Тэнгүүтээ тийчнэ гэдэг чинь нэг төгөр мөнгөгүй байгаа. Тэгээд Гэтэ зүгээр одоо тэгээд жоохон хүүхдтэй одоо юу ярих вэ тий юу ч ойлгохгүй байгаа. Тэгээд хөгшин чижтэй зүгээр ингээд нас бие төрсэн хүн тийм юм хийчихвэл яа амьдрал нь амар бараан байна. Амар хэцүү байна. Тийм. Тэгээ бид Одоо чи юу л өөр ингэсэн яана таахгүй. Сэвэчанаг. Тэгээд нөгөө ер нь бол ингээд нас бие төрсэн ч юм уу тий юмны наацаах нь мэддэг хүн нэг тиймэрхүү юм битээ сууж авахгүй л ах гэж бодсон л да. Яаж байгаа тэр өдөр нөгөө өглөөс ирээд би нөгөө жоохон стресстэй. Тэгээ нөгөө стрессэд би ингээд сууж байгаа нөгөө жоохон боловсруулаад нэг 5-10 минут ингээд боддоод ингээд зүгээр болчихдог байхгүй. Тэгээ нөгөө тех завгүй яагаад гэвэл ингээд амар ажил ихтэй завгүй байж байгаад өдөр нь ингээд хальт ингээд тэрийг ингээд боловсруулаад тэгээ за угаасаа л тий ойлгохтой хүн хизээж тим хийгээд явж явахгүй. Үнэхээр амжилттай карьертэй юм хүнтэй хүн байвал өөрийгөө яйдал гэж дандаа боддог болохоор за нэг нэмэрхүү өмнөдөг илүү ингэ жоохон ингэ тоохгүй амьд сурах нь зөв юм байд л гэж бодсон шүү дээ. Та яэштэл бэлтэж байгаа хүүхд тах уу? Шок. За тэгээд бит хоёр нь бол энэ подкаст чинь иймэрхүү юм одоо хийж байгаа юмнаас бол бит хоёр яг ер нь л зүгээр л фан талаасаа тэгээд ингээд би яг нөгөө эхний эпизод дээр хэлчихсэн шиг зүгээр юу нэг бит хоёр ингэж 6 цаг жангаа эсвэл өдөрч юм эсвэл ингээд 2-3 цаг жангаа ингэж хийд юм ярьжсэн зүгээр рекордлоод тэг ингээд бичсэн зүгээр юм болов уу гэж бодсон. Тэгээд бит хоёр угаасаа мөнгөний араас айгүй гүдэг юм болохоор харин энийг монетайз тийм монетайз хийх юм бол ер нь бол тий мөнгөтэй болох юм бэл яах юм бэлээ тий гэж шаг. Тийм хөвд лээс. Тэгээд бит хоёр угаасаа тийм ухаан битгаараа зүрх дараараа шаггүй. Тэгээд ядчих миний хормогчны стори амар явж илээ. Би бод юу хийж явж байгаа юм бэ? Гэтэ сая сүүлд оруулаад тэгээ сүүлд оруулаад ингээд нэг тэр хейт комент авсан рил маань бодлохоор аягүй сайн хандлт аваад байгаа байхгүй уул нь л. Тэг яг юуны хандлт вэ гэсэн чинь шеэрнийх заяа. Нэг юм руу ширл та нар бити яриад байгаа ч юм. Хүнд битийлээд байгаа чи ядаргатай ингэ шүү. бити яриад подкаст ахчихсан яагаад гэж. Одоо нөгөө лайкнаас илүү шеэрний илүү зэ амар ийгүү. Тэгээ айгүй сейфтэй нь болохоор ингэж gooч ингээд ховын ингээд стори ярьжсэн чинь тэгээ баахан хүн ширлээд тахаар айгүй ийгүү. Тэгээд яхад яг үнэндээ бит хоёрын л буруултаа ингээд нийтлээд байгаа. Гэтэл биш. За Аюурчаа ингээд амар олон дагагчтай биш шүү дээ. Тэгээ амар хандлт аваад байгаа бол биш. Тэгээд ингээд нэг уус нь анхны ингээд зорилго нэг амар хөөрхөн юм дулаахан юм хүрээлтэй нэг сонсохоор ингээд амар гоё юм тухтай идэгтэй. Тэгэхгүй бол дандаа нэм мэдлэгээр ингээд үдсэн юм ингээд сонсоод харах хүн ядардаг шүү дээ. Нэг амралт шиг тийм тухтай. Тэгээд нэг одоо манай сапинг арга юм бол өөрөө нэг гоё найзуудаараа суугаад юм ярьж байгаа юм шиг. Тиймэрхүү юм даад байгаа байхгүй юу? Тань тэгээд ингээд битгий хэлээрээ гэдэг ингээд хоорондоо гоё ингээд нуцаа ярьж байгаа байхгүй юу? зүгээр калч шалч яхаа шиг. Син чи хэлгүй юу болтой. Жохон инээдтэй юу юм. Харин тийм. Тиймэрхүү манай хейт комент. За тэгээ ер нь бол би хараа энэ дугаар дээр санал дэвшүүлсэн юм аа. Нэг амт яриагээд тэгээд ядчих би нэг сүүлд хоёулын нэг бисүүлт би нэгсэн асуулт асуусан таг марцсан мэдгүй та нар өөрсдөө нэг юм хариулт хэлээ. Зөвхөн би санчина. Нэг ч өөрөө ямар амттай зүйл. Комент чирээ би яг ямар амтнд болох байсан бэ? Чи өөрийгөө хэлээ. Би яаж мэдээ. Би тэр дугаартаа ч өөрийгөө хэлээ. Би тэгээд ядчаад би ингээл
Хөөе. Гацсныхаа дараа шууд мартаж чадах юм яд ч амар хэцүү. За. Тийм би өөрөө илчээд тах чинь чи бас өөрөө ил. Тэгвэл чи намайг хэрэгээ юм шүү дээ. Тэгэл бод хэрээл болчих идэг шах. Би үнэхээр илж мэдгүй. Тэгээ хэлэх юм бол яг нэг сүүлийн нэг эпизод дээр яг катлахаас өмнө усны амтан гэж хэлсэн шүү дээ. Нэг би зөв шууд орка болчихоо. Миний хувьд дуртай юу чинь. За ер нь эхлэхдээ ер нь тэгээд миний ер нь дуртай амт ер нь айгу усны амтангууд. Тэг юу газар дээр явж байгаа гэхээс илүү юу вэ? Халин байна. Тэг халимнаас шаш аваад орка байна. Орка нь болохоор нөгөө нэг яадаг юу гэдэг лээ те. Алуурчин юу гэдэг ч үддэг лөө. Энэ ахгүй. Тэгээд Борч явж юм бэлэн байж. харин тийм би одоо иймэрхүү юм бол үнэхээр би одоо өмнөхдөр хэлсэн шиг би ингээ юм цуглуулдаг хүн ерөөсөө биш ээ. Амар дургу тийм юмд. Гэтэ би энийг яагаад ч юмгүй бүр ингэж хиймэрсэн та лего мегонд ч дуртай ирсэн юу. Гэтэ ганцхан юм ингээ тавьчулыг энэ л яхасан баг гэж бодоод игсэн. Тэгээ ер нь л тийм дуртай амтангууд л жоохон далайн амтангууд. Тэгээ хамгийн нийт би сэлж чаддаг мөртлөө яагаад далайн амтнууд дуртай юм хүн мэдсэн. За чиний дуртай амт ер нь юу вэ? Мах гэж. Мах. За US ахгүй ингээд энэ дугаар их чинь ингээд ер нь бол ингээд амтан бичнэ ингээд 7-1 өмнө ингээд бодсон байгаа шүү дээ. Тэгээд ер нь ингээд би ч амтан мэдэхгүй. Мэдэхгүй гэдэг нь болгонгууд ингээд судалж ингээд харж үзэж байгаагүй. Тэгээд манай энэ хүн чинь ингээд амтан амар дуртай зөв. Гэ амар ингээд амтан нэвтрүүлэх жоохон үздэг гэсэн байгаа байхгүй юу? Тийм аюу. Тэгээд хаяа ингээд яжууд ингээд амтан яриад амтны талаар юу асуумаар байна гэдэг. Тэгээд би ч сонирхдаг юм чи ингээд асуух юм байхгүй. Тэр бүр ихтэй тэнийгээ бүр ингээ баарн сууж байгаа бид хоёр ярих юмгүй болоо тэгээ амт ярьсан байхгүй. За тэгээд би ингээд бодлоо ингээд за ингээд юм хараар орж ирснээс нэг жоохон юм сонсож байгаа дорыг. Тэг өнөөдөр нэг ажил дээрээ сунгаа ингээд юм сонсон шүү дээ. Тэг ингээд амтны юм баримтад нэм нэвтрүүлэг гэдэр үзгээл нэгсэн чи үнээр үүс. Би бүр сонсчихсан би яагаад би нэг сонсох хэрэгтэй. Яг тэгтэн тэгээд манай энэ удаагийн дугаарын нэр амтны ертөнцөөр аялцгай байх уу суугагийн спешиал дугаар мэдгүй. Яг би дугаарынхаа нэрийг өгдөг болохоор харин тийм энэ ямарсан харж апплод энэ бүх юм аяа тийм хөө. Тэгээд ингээд заримдаа хаяа хүснэгт явуулна. Тэгээд тэр нь хүснэгт нь болохоор тайлан дээрээ ядж хаад ийм юм хиймээр тийм юм ямар ингэ. Тэгээд би тэрийг нэг унших цаа. Яа тэгэл сууж инда битэр. За тэгээд за дуртай амтан бол могоо. Тэгээд энэ хүн ядчихад айгүйх могоо төрлийн юм ихтэй. Одоо тэр нэг өмсөж байгаа зүүж байгаа ч юм уу эсвэл ингээд намайг анх ядчихад битэр чинь анх нээзэлж байгаа чинь ингээд лок скрин бас могоо байдаг гэсэн. Тийм. могоо штэ. Бичгээр. Одоо хүртэл яг юм дээ нөө. Тэгээд яг юу тижээвэр амт авах юм бол нэг өдөр могоод тижиж их юм бол нэг гайхаад ах юм байхгүй. Гэтэ энэ хүн бас тэгж яагаад нэг тийм жижиг нохоол биш л тийг сонирхол. Тэгээ юунтай нь л болдог хөө нэг характерт нь л болдог хөө яг тийм. Нэм жижигэн цаана ав би тэр нь харин амар хөргөн санагтаа. Тэгээ бустаарч тий тэгэл би ингээд 3 хот чижсэн шүү дээ. Гэтэ ингээд амтнд чиж юм чинээр амтныхаа талаар яадаг гэдэр гэл хүн судлах гэсэн. Би судалж байгаагүй юм билээ. Хүүхч үсгэцсэн тий. Ингээд хамттай ингээд дасан зогцоо амтэрсэн байна. Тэ харин тий нөгөөт нь ойлгоод байдаг. Тэгээ би ингээд 3 нохоо гуруулан ингээд би засуулж байгаагүй шүү дээ. Хүй засуулаар хүмүүсээ энийг үзэж байгаа юм бол амтангаа засуулаарай. Аха. Мэдтгүү зөө. Тэгээд нөгөө хамгийн анхны нөгөө олонгууд яг жигнэсээ үржүүлэх гэсэн аахгүй юу? Тэгээ ингээд амар олон жил ингээд ганцаарыг ингээд байлгацсан. Тэгээд өөрхнөө адилхан үйлдвэрийн жилүү нэг ямарс нэг хайж аваад нэг эмгтэй нохоо олж аваад эзэнтэй нэрж аваад
Тэгээ манад ингээд тэр эмэгтэй нохоо ингээд сар байсан баха зөө. Тэр хоёрыг ер нь бол хийлдүүлэх гээд байгаа байхгүй юу? Тийм. Тин чи манай нохоо амар зожиг болсон зөө. Тэрийг өөртөө ойртуулаагүй шүү. Ингээд нөгөө эмэгтэй нохоо ингээд яг чи хоёрт гэсэн чи уралж зөө. Гэн хөсгц. Гурван харж ингээд сууж муугаа тэгээд нөгөө эмэгтэй нохоо нэг амар ганцаарсан. Тэгээд яг тар ингэж харснаа гэж за бэлгийн нохоогоо буцаар. Тэгэхгүй юм ингээд. Сонирхолтой юм би энэ түүхийг яаж анх удаа сонсч. Тэгээд айгуу тийм зожиг болсон билий. Тэгээ нэг олон жил бид нартай хамт байсараа амьдан үргэлжлэн зогцчихдаг юм шиг. Тэгээ эзэнгээд дуурай галт идэг бах уу. Манай хүн ч бас хийж байгаа жоохон зорчих штий. Яг цагаа тулах юм бол яг уу сайн гарч марж байгаа ч гэсэн. За нэг дургүй амтан байна уу ер нь амар үздэг амтан. Харамтай юм байхаар л дургүй. Хүн амтанчээс хүнчээс. Цэрамутанд хоо гараад ирэх юм бол шууд үзэхгүй бах уу энэ хүн яг нэрнгээсээ. За миний нэг тийм дургүй амтан гэх юм бол би ханаас жоохон сэжиг. Тийм. Би юу хаханд амар дургу. Тэгээ яагаад гэсэн бэ гэсэн чинь би ингээ жоохон бахтаа. Би ч яг хотод тийм төрж өссөн хүн бол биш шүү. За ямар ч байсан би л сумдаа заяв. Би яг ингээ авийн машинд дэдэг байсан. Би явж исэн баха авийн машинаар. Тэгээд чинь бүр жоохон заяв. Нэг 5 6 таа ч юм. Тэгэл ингээ явж исэн чинь хашааны тэрэнгүй нэг бахан гахаанууд явж байна заяв. Нэг сүр гахаа. Тэгсэн чинь ингээд зүгээр л нэг шалбагны тэр авсан юм идээд байгаа байхгүй юу. Тэгээд яг бороо орцсон заяа. Тэгээд ингээд юу идээд байгааг нь мэддэхгүй. Тэгээл амар ойрлж чарладаг заяа. Юурээс чимээгүй байхгүй. Тэгээ би юмэр ингэж харснаа. Ааваас би асуухгүй. Тэгсэн мөртлөө шууд хариулж байгаа байхгүй юу. Энэ гахаанууд юу ч хамаагүй иддээ штэ гээд. Нэрнгээсээ бол юу ч хамаагүй иддэг гахаа бол. Тэгээд юу ч хамаагүй иддээ штэ яг хэлснийхэн дараа би шууд сэжиг авцсан заяа. Бүр яга автоматар. Тэгээд яг тийм ядраатай ойрлоо чарлаа. Тэгснэ хамгийн мэддэг би зүр шууд автоматар дургу болсон. Тэгээд тэрнээс хойш юу нь бол гахаанд юу нь дургу байгаа. Тэгээд гахааны мах бүр сайн л болгосон чансан ч юм уу эсвэл шарсан сайн л тэгж байгаагүй бол би юу нь гахааны мах тийм дуртай бол иддэггүй маа. Би яг байвал идэхээр л ингэхдээ юу нь бол иддэггүй. Тэгээд ингээд живхтэй ятчих зөө живний амтлагч нь дайжгүй. Тийм болохоор нэг хаяа идтiin. Тэрнээс биш би бол гахааны мах тийг сонгоод байхгүй би шууд эхлээл яг тий үхрийн мах тэр мэр хоньны махаа л иднэ үхээс. Тэгээд ингээд би мөрхө дургуургүй жоохон анханасаа жоохон мэдээд эхэлж байгаа штэ. Тэгээ би ингээд санд юм яагаад хамгийн анх ингээд жоохон амьд дуртай болсон тий. Яагаад гэсэн би гэсэн чи би ингээд хідүүлээ нөгөө нэг жоохон байхад ч үс антенаар нөгөө нэг айгүй телевиз үздэг байсан штэ. Тэгээ антенаар үзэж хахад монголоор орчуулсан докюментари нөгөө нэг тийм бодит юмнууд айгүй явдаг байсан байхгүй юу. Тэгээд ингээд орчуулгатай тэгээ дуу орчуулах нь гэсэн амар nice. Тэгээд би тэрийг үздэг байсан. Тэгээ эхлээл ингээд юугаар явж байгаа юм. Монголоор үзэж байгаа юм заяа. Тэгээд яг хамгийн анхны үзчихсэн докюментарийг би санахгүй л юм л та. Гэтэ би яг орж исэн санд яг нэг юу ч хийж нэг 5-тай ч юм уу 6-тай ч юм уу тэр хавцаа хийх юмгүй зурагт үзээд тэгээ яажсэн ч амар таалагдаад тэгээ гарах болгонд заяа тэр телевиз дээр гарах болгонд би ингэ үздэг заяа суугаад тэгээ тэр чинь нэг юм баг нэг цаг ч юм уу нэг 40-50 минут л байгаа тэгээ би тэр чив ч юм уу үзчихдэг заяа тэгээд дараа нь орсоор гарч ирж байгаа заяа орс нэвтрүүлгүүд нь тэгээ нэг орсоор нэг хайлт малтл үзчихсэн тэгээд орсоор юм ихтэй айгүй хүүхэлтийн нь үздэг байсан. Хүүхэлтийн үтсэн чинь нөгөө бүх төртэй мэр тэ яасан юм уу ч юм уу тэ нөгөө одоо мэрч тийм яадаг чинь хөөх нөгөө орс нөгөө үлгэрийн юмнууд яваад тэгсэн чинь ингээд нэг тийм арт амар гоё штэ орс үлгэрийн кинонууд чинь хүүхэлтийн кинонууд чинь тэгээд ингээд амар гоё гараараа буцсан зурцсан тэгээд ингээд амтнуудыг аюу гоёор ингээд гаргадаг. Тэгээд ингээд шатлаар ер нь бол амтнд дуртай болж эхэлсэн аахгүй юу. Тэгээ нэг мэдсэн чинь би амар HBO үздэг болсон. HBO дээр нэг хаяа нэг докюментари гардаг болт байдаг байсан.
Тэгээд нэг movie box дээр гардаг ч байсан билүү. Эсвэл тэр боловсрал дээр бас нэг гардаг байсан зөө. Тийм боловсралыг амар санаж байна. Боловсрал дээр гардаг байсан. Тэгээд Nat Geo, National Geography тэр сувган дээр би бүр байнгын зөө. Хинж тэдний удирдлага аваг байх тана тэрэн дээр тавьдаг. Тэгээд биний нөгөө подолгыг санаж байгаа бох. Миний дуртай подолг Nat Geo-гийн. Тэр чин даанч нөгөө одоо ер нь хаагдсан баггүй юу сувган. Тэгээд харин амар харамсалтай. Гэтэ би дандаа ингээд YouTube руу орж ингээд юм үздэг. Тийм байна. Тэгээд Netflix-ийн нөгөө докюментаринуудаас байдаг. Нөгөө бидний ингээд дэлхий юу яасан юу гариг мариг гэл тэгэл амар хөөх юмнууд гарч ирдэг. Бидний дандаа үздэг. Яагаад юунаас юу нь илүү сонирхолтой санагдсан юм. Гэхдээ би ингээд бодсон бохгүй ингээд өнөөдөр л бодсон л тоо нөгөө яг тийм ихлүүлж тавьстаа ингээд яг ингээд хүлээж авч чадахгүй байгаа шүү дээ. Надад амар шаардлагатай л гэж бодож байгаа. Тэмүүтээ ингээд чин бүр ингээд юм одоо тийм одоо баримтат юмнууд чи бүр амар олон season хийцэн байна гэдэг чи амар олон л үзэгч нартай тийм бүр төрөлтэй хүмүүс амар дуртай сонирхдаг зүйл байгаа шүү дээ. Тэгээд байгаль дуртай орчин тойрныхоо юмсыг айгу сонирхдаг төрлийн хүмүүс айгу сонирхдаг юм болов гэж бодсон юм аа. Би нөө хөдөөгөө явж байхад би угаасаа тэгдэгсэн эрвэхэ барьдаг ч юм уу тий. Би эрвэхэ барихад амар юу байсан шүү дээ. Амар эрвэхэ барьдаг гэсэн. Би бүр мэрэгчлээ шаажсэн чи бүр ингэ. Тийм мэрэгчлээ байсан шүү дээ би бүр. Тэгээ би ингээд айгу шавж мавж ч юм уу тий үрт эсвэл нэг 60 хөлтмөл тэр мэрэгч айгу барьдаг байсан юм. Одоо One Piece-ийг үздэг бол Luffy ч наашгүй. Тэр мөр чинь бас ингээд айгу юуртай шавж мавчин дуртай. Тэгээ би бол яг дуртай гэж хэлэхгүй ч гэсэн би нэг тэр үедээ айгу их нэг анзаарч хардаг байсан. Тэгээд ингээд 60 үлдчих ингэж хөдөлтөж байгаа штэ. Тэр мэрийг чи ингээ хараад нүг би нэг шилэн орхонд хийждэг байсан аахгүй тэр эднийг. Тэгээ би харчаад ингээ яаж ингэж байгаад гэдэм бол бидэнтэй зэрэгцээд ингээд амьдраад байгаа юм. Би юу бол тэгээд зөв яагаад гэсэн асуулнаас болвол би ер нь дуртай болсон юм. Тэгээ нэг багтаа чинь байгүйх яагаад угаасаа хүмүүс хүүхдүүд чинь нэгдэн штэ айгүйх асуудаг. Тэгээ би чинь яг тиймэрлээ гэж таарсан. Гэхдээ нэг амьтны тухай л гэж айгүйх асуугаад идэг байсан. Тэгээ манай аав чинь бас хөрхөн зарим гэд Монголд идэг амьтнуудыг айгүй сайн мэддэг. Угаасаа өөр айгүйх ингэ явдаг болохоор аймагуудаар хийсдэг. Тэгээд нэг ажилласаа болоод тэгээд тэрнээс болоод айгүй их газар нутаг айгүй сайн ингээд мэддэг болцсон юм. Тэгээ надад ингээд айгүй ингээд стори ярьж өгнө. Энэ юм түүхтэй энэ ингэжсэн ингээд. Тэгээ тэрнээс болоод би айгүй яг сонирхол хөдөлжсэн. Тэгээ яг яс ярих юм бол штэ би энэ зураач ихээсээ илүү яг энд ирчээд marine biologist болт юм болов гэж боддог байсан. Биологч болчт юм болов гэд. Тийм нөө усны нэг тийм биологч. Тэгж бодчихсон нэр ингэсэн. Гэхдээ би ч энэ жил усаас хол хэмжилээ. Тийм үнэ. Тэгээ би өөрөө нэг яахгүй тийж. Тийм ядчих хаа. Тэгээ би яаж энэ оны эхлэхэд би ингэж сануулсан аахгүй. Устаас гарагдан согроо би далаагаар хүрээл. Энэ төв чин далаа дунд тийм үү? Би нэг төв газар л байгаа дах юм. Тэгээд тийм яг тийж бодож байсан биологч болчих тийм болов. Тэгээд яагаад болоогүй гэсэн чинь мэдхгүй би яг амьдралчингаа тэгэж чадах юм болов уу ч юм болов гэж бодож байсан юм. Хобби болгоод зүгээр тавьчихгүй бол яагаад гэвэл хэдүүлээ ч одоо ингээ хоббигоо яг үүндээ карьер болгоцсон байгаа шүү дээ. Тэгээд карьер болгоцсон чинь ер нь л одоо нөгөө хоббигоор яг хийхээр тий чөлөө цагаар зургийг хийхээр ингээд айгу ингээ ажил хийгээд байгаа юм шиг тий айгу нэг ядаргаатай санагдаад идэв ш таа. Тэгээд би тэгж бодоод зүгээр хоббигоор яг ингээ үлдээчт юм болов л гэж бодсон яг үндэ. Тэгээд нэг яг сураад эхлэхээр бас жоохон тийртэй болов гэж бодоод тэгээд хийгээгүй. Тэгээд нөгөө нугасаа би бас яг ингээ сурахтаа нөгөө мейжер яагаад ийм дахиад буцаад ингээд ер нь дизайнер хаяа хийсэн бэ гэсэн чинь надад амар яг үндэ би угаасаа амар ажил хийнгээ ингээ хичээлнэ гэж
угаасаа мэдчихсэн болохоор тэгээд би ингээ амархан хичээлээ сонгоод амархан юм хийгээд зүгээр явцсан дээр юм шиг санагдчихсэн юм аас. За миний хичээлийн тухай за ингээд юу болоод. Тэгээд Юу зөө ингээд чи ингээд амар ингээд олон жил ингээд юу н хараад ингээд үзэж мүзэл ягуу ингээд фан байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингээд нэг мэдчихэд амар гайхчихсэн тийм баримт юу байдаг вэ? ер нь ихэнх нь бүгдээрээ л амар их гайхаширмаар зөө. Яг шоконд орсон амар 1 2 3 гэх юм. Амар 1 2 3. Ер нь жоо хэлэхэд хэцүү дээ. Гэтэ одоо зөө хамгийн жоохон байхаа зөө. Шампанзи байгаа штэ нөгөө нэг тэр ч одоо монголоор юу юм. Тэрүүгээр нь хэлэлтэй шүү дээ. Шампанзи гэж шаачдаг болов би одоо яг мартаа шаацсан. Энэ амар хөө юу. За би ингээд муухай тэнийг эго яаж байгаа хүн шиг сонсогдмоор байна. Гэхдээ би угаасаа айгу YouTube дээр англиар айгу докюментэр үзчихсэн юм аа. Тэгэхээр нөгөө нэг дандаа юмнууд нь ингээд хэллэг нэг тэгж орж ирээд идэв. Би тэрнээс хоёрт үл энэ хүн чинь энд байхдаа ингээ монголоор огт ярихгүй байгаа. Ярихаараа л ингэж ирж штэ. Тэгээд одоо 7 хоногт ингэж тэг ингэж ярихгүй бол тэгэл тэр чигээр байхгүй болчих гээд. Тийм би яг үндэ 2 жил чингээ энд би дандаа ер нь 24 7 англиар ярьж байгаа. Тэгэхээр жоохон үнэхээр уучлаарай би ингээд зарим юмнууд бол мэдхгүй гэшаач би Монгол төссөн шүү. Мэдхгүй дээ би санахгүй байгаа. Тэрийг хэлээ. За тэгээд би хөөе өнгөрсөн 7 хоногийнхоо эпизод гэж хүртэл санахгүй байгаа чи яаж юу санагдаад байгаа. За тэгээд харин юу ярих талаа шампанзи зөө. Тэр ингээд яг яа одоо ингээд 5 6 насны хүүхэд шиг тийм ингээд сэтгэхүйтэйгээр ингээд сэтгэж чадна гэдэг нь ингээд надад жоохон байхад би яж 5 6 гэсэн тийм. Надад тайлхан сэтгэж чадна. Тий би бүр ингээд амар шоконд орчихсан аахгүй тэр үед жоохон ийл шок. Тэр санаанд орж ийн. Тэгээд хоёр дахь шок нь болохоор пингвиний талаар заяа. За пингвиний талаар яг яагаад вэ гэсэн чинь пингвин ч нөгөө нэг угаасаа туйлд амьдарч байгаа тийм ээ. Туйлд амьдарч байгаа тийм угаасаа амар хэцүү нөхцөл байдаг. Гэхдээ ямар ч байсан заримдаа тэтэр чинь ингээ гей вэ. Ер нь амьтад ер нь ихэнх нь ер нь аль зарим хувь нь гей байдаг. Нэр ингэсэн хүмүүс л амар гайхаад байдаг болохоос биш. Энэ бол амар natural зүйл, энгийн зүйл шүү нэрээ гей байх нь. Тэгээд ингээ заримдаа гей байдаг тэнгуүтээ өндөг мөндгөө хамт өсөгдөг гэйүүд нь бас амар хөөрхөн заяа. Гэхдээ тэр нь бол шоконд оруулсан даа биш. Яг шоконд оруулсан нь болохоор зарим ингээд эрэхтэй пингвинүүд нь жоохон зэрлэг заяа. Ингээд эмэгтэйчүүдтэй жоохон одоо хүчндэг ч юм уу тий. Хүчндэг жоохон бараг зүр наазах юм. Тэнгүүтээ ингээд яг яасан бэ гэсэн чинь зарим нөгөө нэг хосоо олж чадахгүй байгаа юмнууд нь ингээд хөлтөөд хүчсэн жоохон зулцгнууд байгаа шүү дээ тэр чинь ингээд тэдрийг тэгээ нөө хосоо олохгүй байгаа юмнууд нь дандаа тэгж юмаа гаргадаг ер нь бол. Би тэгээд тиймэрхүү харсан манад нэг докюментари хийж байгаа хүмүүс чинь шоконд орж шатсан заяа. Би хамт. Тийм тэгэнгүүтээ тэр чинь болохоор ингээд яг тийм юм авч ингээд мэдээл гэсэн чинь ингээд суграв дээр хамт явж илаа гэхэд тэр хүмүүс нь гайхаад сугаа гайхаад хүүшээ гэсч би яжууд нь ярин тийм тэгээд хүлдсэн зулсан болсонууд тэгээд ер нь тиймэрхүү бодож идэг. Тэгээд тэрнийг гайхаад ах юм биш. Тэгээд зарим нь хүлдсэн юмнууд чинь идэн гэж байгаа. Гэхдээ би сая идчихсэнийг нь бол тийм камерт бичигдсэн юм бол харж байгаагүй. Тэгээд угаасаа иймэрхүү юмнуудыг бол тэр нэг юу кинонд оруулахгүй шүү дээ юм дээ. Баримттай юм да. Тийм зарим хүмүүс угаасаа мэддэггүй байхгүй юу? Тийм хүү жоохон зэрлэг юмнуудыг. Тэгээд баримтат киног чинь ингээд бүх насны хүүхдүүд үзэж байгаа тий. Тийм болохоор аяа гарахтай. Яхан бахад ингээд зурагтай нэг хэр чинь ингээд амтд ингээд нэгний хаатаас хөөгөөл чинь 11-ээс хоошоо идэг байсан. 20-ны 11 цагаас хойш. Чи 21 11 цагаас хойш юу гэж байна?
Тиймэрхүү юмнууд нь fun fact 11 цагаас хойш гардаг байсан. Би тэрийг заримдаа үздэг байсан. Тэгээд үзэж яхад ч нөгөө заа маанууд жоохон тэр хоёр ч бүр яаж өгч байгаа. Дандаа орой гардаг байсан. History Channel дээр ялангуяа. Тэгээд бүр channel-ыг нэрсэн тийм. Тий. За одоо дахиад нэг өөр нэг жоохон шоконд оруулж исэн гэх юм бол нөгөө нэг тэр үе шоконд орж байгаагүй маа. Зүгээр нэг гэд нэг тэгжсэн юм болохоор ингээд цөөр ч байгаа штэ нөгөө Африкийн. Тэр ч одоо юу гэдэг хайна гэд нэг юм байгаа. Тий. За тэр нь болохоор ийм хтэйчүүд нэг юм болж байгаа нэг тийм. Ийм юм таахгүй, унжгаар юм таахгүй. За унжгаар юм таа заяа. Тэгээ тэр нь яг юу гэхээр зүгээр сув баггүй суувна. Тэр нь болохоор хүүхдэд төрөлх сув. Ингээ хоотлаа. Яг зүгээр эрэгтэй хүнийх шиг юм биш заяа. Тийж харагддаг гэхдээ ямар инээдтэй заяа. Тэгээд тийм цулцгаа ингээ төрүүлэх чагтай тэр нэг ингээ дэг шиг юмнаас гаргадаг заяа. Тэгээд тэр нь энэ ер нь биологт бичигдэж байгаа хамгийн хүнд төрөлт заяа. Хамгийн өвдөлттэй хамгийн хүнд төрөл. Тэгээд ер нь бол зарим ингээд юмнууд нь бол тийм хүрхийн амтан нэг өгчтэй. Тэр дундаа ер нь өвдөлтнөөс болоод ч гэх юм эсвэл хүнд төрөлтнөөс болоод. Тэгээд тиймэрхүү жоохон фан юм байна. Тэгээд тэрийг анх би бас яачаад байсан гэд бодож ирсэн. Тэгээд эмэгтэйчүүд нь илүү dominant юма захирдаг. Тэр цөөр чонодын юмнууд нь болохоор. За тийм байна. Тэгээд яриад ивэл яриа л хараа нөө. За тэгээд дараагийн бас юм болохоор ингээд анааш. Анааш яадаг вэ гэсэн чинь ер нь одоо нэг эрэгтэй анааш байгаа штеп. Жохон ахмад төрлийн ч юм уу эсвэл дунд насны ч юм уу тиймэрхүү юмнууд нь дандаа жоохон эрэгтэйчүүдийг хүчээ ингэж харуулахын тулд ингээд араас нь яадаг байгаа. Эрэгтэй тэр. Тэгээ ер нь бол show dominance ер нь хүчээ харуулах хинэн нэг дээгүүр авах хэвээр тэрийг харуулахын тулд ингээд тэгтэгэ гэж байгаа. Зарим нь болохоор ингээд амар инээдтэй. Яг манай тэртийг ингээд судалж байгаа хүмүүс бол яг хил 100% баттай хэлж чадахгүй заяа. Зарим хуваараа тэгж хүчээ харуулах гэж байгаа. Зарим хуваараа нэрнгэс enjoy хийж байгаа тийм юм байна. Халимнууд дээр би жоохон яагаад дуртай вэ гэсэн чинь манай халимнууд ч айгүй өвөрмөц маш өвөрмөц амьтад айгүй emotionally яг сэтгэл зүйн хуваараа айгүй өндөр заяа айгүй их мэдэрдэг яг хүн шиг мэдэрдэг заяа баг ер нь тэгж хэлэхэд ч илүүтэхгүй тэр нөгөө тэр тургал гэдэг штэ тэрийг хайрлаж байгаа хайр нь өсөж байгаа юм уу бүгдээр яг жоохон хүнтэй айгуу төстэй заяа. Тэгээд сүү гаргадаг хэлэмч. Сүү гаргадаг. Тэгээд сүү нь болохоор уснаас хэд дахин өтгөн болохоор ер нь бол тэр чинь ядчих байгаа нөгөө нэг чи өөхнө гэж байхгүй шүү дээ. Пауз. Тэр нөгөө туглан нөгөө нэг хийж яхаа юу гэж яа гэж байхгүй шүү дээ. Сорно гэж байхгүй шүү дээ. Тэр чи хайл яа суртын тимстэй ингэж ямар ингэж им хацар байгаа юм шиг тэр ямаа шиг. Тэгээд тэр чин тэгж чадахгүй. Тийм болохоор шууд нөгөө нэг тэр их юу нь болохоор халим нь болохоор шууд ингэж сүүгээ шууд гэж гаргацдаг заяа. Зүрм ингэж pressure washer шиг зүр ингэж гэж юм засварлаж байгаа юм шиг. Тэгээд ингэ нөгөөх нь болохоор зүр амаа ангаа тосоод иж гэсэн. Тэгээд нөгөө хоолчдаг. Тэгээд зааж өгдөг туулнуудтай яаж ингэж нөгөө юм хумаа идэхүү те ааг нах уу яах уу тэр мэрийг зааж өгдөг. Тэгээ ямар үйлрэл таашаа явах уу гэдгийг зааж өгдөг. Амар өвөрмөц юмтан тэр бол тэгээ ингээд хүмүүсийг хамгаалдаг бас. Тэгээ ингээд амтан хамгаалдаг заа. Ер нь бол бүх төрлийн амтан хамгаалдаг. Одоо тэр орка гэдэг энэ байгаа шүү дээ энэ юу чинь алуурчин чинь тэр чинь айгүй дээрлэхгүй байхгүй юу ер нь бол. Тэгээд ингээд ер нь бол хамаг амтан л идчих гээд идэг тиймэрхүү. Тэгээд тэрнээс ингээд хамгаалдаг заяа ингээд зарим ингээд ахгуул махгуул их юм эсвэл юу гэдэг те
хүмүүнийг ч юм хүн амьтаа эсвэл нөгөө далайн хав мав тэр мэрийг хамгаалж өгдөг зэв. Тийм айгу empathy хүнийг өрөвч зан нь айгу өндөр. Амар өрөвч. Бүр тийм маш сонирхолтой амьтаа. Судлаад ивэл судлаад ахаар. Тэгээд угаасаа нөгөө нэг айгу тийч нэг бага ангийн мэдлэгчтэй ер нь угаасаа машин ч оруулах чадхааргүй тийм ийм нарийнхан хоолойтой хүнч залгиж чадахгүй тэр чинь. Яг бодит дээр ярих юм бол тийм болохоор зүгээр гэрэл гэдэг нөгөө нэг тийм бичгэн юмнуудыг л хийдэг. За крил гэд тэр нь утгаар монголоор яг юу гэх юм мэдэхгүй байна. Харуулж. Тэгээд тэр крил гэд агаад юм нь тэрийг бас нэг тос гаргаж авдаг манай юмнууд чинь хүмүүс чинь крил ойл гэж байдیں۔ Тэнгүүдээ тэр нь болохоор омега 3 нөгөө fish oil тий загсны тостой ер нь төстэй бенефиттэй нэг арч тустай гэхдээ нөгөө арай илүү гэж ярьдаг. Тэнгүүдээ body builder тий нөгөө ингээд юу яаж байгаа. Тийм хүмүүс ч аягүй крил ойл мэл заримдаа иддэг, уудаг, яадаг supplement-ийг ингээд юугаар яадаг, имээр яадаг байхгүй. Тэрийг хүмүүсийн ер нь бити нэг авч дээрээ гууж ийн. Яг яага гууж байгаа гэхээр на крил чинь манай халимны хоол тэгсэн чи халимны хоолнд идэл идэх юм. Тэнгүүдээ заримдаа нөгөө нэг хууль бусаар агнадаг хүмүүс айгүйх байдаг байхгүй юу? Халимыг ч тэр крилгийн ч тэр бүгдийг ер нь бол хаасаагүй загас ингээ хууль бусаар айгүйх яаж байгаа агнаж байгаа. Тэгээд тэрийг нь агнах тусам энэ хүн юу манаа ингээд амьтдууд чинь зөвхөн халимч зэв бүх ингээд өөр экосистем бүр ингээд тэр чигээрээ балансгүй болчт юм а. Тийм болохоор янз бүрийн ингээд тийм мэдээ тугаад яадаг шаардлага худалдаж аваад шаардлагагүй. Ашиг гинт нэг тийм юу болцсон. Тэгээд тиймэрхүү юмнуудаас байна. Яг яриад байна. Тэр чинь одоо халимны чинь өөх тосоор ч юм айгу өндөртөө ус идэх ч юм уу тий. Тэгээ хамгийн анх чинь нөгөө халимыг яагаад ингэж агнадаг байсан бэ гэсэн чинь лаа хийх гэж зүгээр зэв. Чи чинь бүр 1800 он ч юм уу тий. 1800 онд чинь бид хэд чинь бүгдээрээ нөгөө лаа хэрэглэдэг гэсэн шүү дээ. Тэр чинь юу юм уу байхгүй. Цахилгаан байх. 1700 үед 1800 үед чинь лаа хийхэд бол нөгөө нэг айгу хитэн цагжангаа ч асах хэвээр тий. Зөвхөн ингэ шууд ингэ wax чинь зүгээр ингэ алга болчихно. Тэгээ тэрнээс болоод айгу хаан хэмжээсэн. Тэгээ сүүл рүү нөгөө нэг өнөртөө ус мусуулаа явцсан. Тэгээд одоогоор юу нарай дээртэж эхэлж байгаа. Тэгээд ер нь тийм хууль бус агнах тийм юмнууд амар муухай. За дараагийн юм гэсэн чинь дэлхийд хэр дуртай вэ? Ер нь дэлхийний өвөр нь юу гэж боддог вэ? Би нэг дэлхийн л гэж боддог. Энэ буруу нээсэ. Юу яжсэн мэ нөгөө дэлбэрийн шоуг 2 удаа үзчихсэн. Эхнийх нь олонгууд ер нь ингээд амар нэг сонирхож ингээд үзэж байгаа байхгүй юу? Ер нь яа гэдэм бол гээл нөгөө аквариум дотор явж байгаа л тэгэл юм шоуныхан цагийг харж байгаа л орч үзээл. Тэгээ сонирхолтой байсан тухайд нэг удаа анхны удаа үзэхэд тэг 2 дахь удаага нөгөө үзэж байгаа би унтцсан. За. Удаж байхдаа унтцсан. Биц та. Яа дараа нь сэрсэн болов үлээ гэдсэн чи зүгээр л унтаж. Би ингэ за бас арайч тэг сэрий гэж бодсон байхгүй юу? Тийм шүү дээ. Тэг ингэ хүчээр сэрсэн унтаад яачаа анх удаж байхдаа болгоод би бүр ингэ эвүү дээрээс холоос ингэж үзчихсэн байхгүй амар хүнтэй. Хоёр дахь дээр нь болгоо хортлын игнээс үзчихсэн. Ингээд өвөн дэлбээ эдэр урт мурт таахгүй. Тэгтэл унтцсан. Би зүгээр ядраад ирсэн юм. За юу яриад байна. За тэгээд ер нь за дэлфиний тухай жоохон юм зурдуулахад дэлфин чи амар адал явдалтай. Ягаад гэвэл манай энэ юун дээр дэлхий дээр байгаа ер нь 2 дахь хамгийн ухаантай амьтан байгаа. Хүнээс бусна. Хүнээс яг хүн чинь нэгттэй. Хоёрт нь ер нь бол дэлфин ордог. Тэр fact check хийшүү би fact check маяг тэнгүүтээ. За ер нь яагаад вэ гэсэн чинь мань дэлфин ч угаас аим ухаантай зөв. Тэнгүүтээ заримдаа бүр ингээд хүний ярьж байгаа юм дуурайж ярьж чаддаг заримдаа. Тэгээд нэг дэлхийн дайнд чинь бас ингээд дуурайж яриулгаж мариулгаа нөгөө нэг мэдээлэл сольсож молцоод нэг алж өгсөн шүү дээ хөөе.
Дэлфинийг одоо яаж ашиглах юм бэ? За тэгээд ер нь яагаад вэ гэсэн чинь мань хүн чинь хүн шиг ухаантай болохоор хүн шиг үйлдэл хийдэг. За эхнээс нь ярихад одоо тэр хүн нэг ингээд хатгууртаа заахс нэг бүс гэл нэг том болчтой шүү дээ нэг. Тэгээ хатгах. За тэр загсыг болохоор амар хортой загас байхгүй уулнал тэр юм үзүүрт нь уулан хурж болтгүй. Үргэсэнд нь тэгсэн чинь мань дэлфийн чинь очиод ингээд өдөд идэгцээ том болохын хүлээгээл тэгээл нөгөө хорыг нь ингэж аваад хорыг нь ягаад авсан бэ гэсэн чинь тэр чинь зүгээр хаа явуулах гэсэн юу. Зүгээр юм татж байгаатай адилхан ингээ хаа явуулчихдаг зөө ингээд жоохон манс орчт юм байна хүн. Тэгээд тиймэрхүү хөвгч жоохон ингээд өөрөө хөгжөөхийн тулд тэгдэг. Тэнгүүтээ ингээд хийж явахдаа бас амар дээрлэхгүй зөө. Тэгээд ингээд юм хийж явахдаа дандаа ингээд зүгээр алчихгүй зүгээр ингээд юу ингээд тэр сүүл мүлээр зөхөж мөхөж байгаа. Тэний ч үгүй зөө. Бараг тоглоод байгаа юм ааши. Тэнгүүтээ бас рейсист зөө. Тэг ингээд жоохон өөр өнгөтэй болчихгоо дээрлэхэд идэх зөө нөгөө юунуудаа дэлфинэ. Одоо жоохон бордуу туяатай ч юм уу тийм гэвэл дээрлэх шиг. Тэнгүүтээ тэр чинь ингээ би бинтиг ярьж байгаа штеп. Нэг тийм авиагаар авиагаар ярьж байгаа. Тэнгүүтээ зарим нь ингээ акценттэй байдаг. Нөгөө нэг одоо аялахтай байдаг заяа. Буруу аялахтай болох юм бол дээрлэх шээчсэн. Тэгвэл хүн шиг нэрнгэсээ тэнгүүтээ айгуу сүргээр явдсан штеп нар чинь. Тэгээд эрэгтэйчүүд нэг их сүргээр явдаг. Тэнгүүтээ ингээд эмэгтэй юутай таарчих юм бол дэлфинтэй таарчих юм бол хүүхдтэй жоох зулцахтайгаа явж байгаа юм бол зулцгыг нь алаад тэгээд эмэгтэйг нь хүчнэчээ тэгээ яваад өгдөг. Тэгээ ороог нь оруулах гад тэгээд ер нь бол зулцгыг нь алаад тэгээд тэгээ эмэгтэйг нь ингэчээд яваад өгчтэй. Тэгээд иймэрхүү тэмүүтэ хараа тэд чинь ганцаарх нь биш дээ. Бүлгэм заяо. Бүлгмээр орж иж байгаа. 3-4-өөр орж ирсний зулцгыг нь авалснаа нэгээрээ шаачсан заяо. Тэгээ нэгээр яахын тэлт ингээд бос би бинтгээ бас ингээд цохилцаад энэ заяо. Хинэн эхэлж явах юм ах уу гэд. Жохон тийм. Энэ хідэн ингээд одоо амтад байгаа штэ маймал нөгөө нэг тийм юутай амтаа. Тэндээс чинь дэлфин чи арай таашаал авдаг тэхээсээ ингээсээ хийж явах та. Хүнээс бусд нь бол бус амтан яг хин таашаалаад гэсэн ч дэлхий. За тэгээд тийм болохоор заримдаа үхсэн загасаар ингээд өөрийгөө ингээд ингэчдэг хэцүү. Тэнгүүдээ одоо тэр дэлфин нөгөө тасгалжуулагч зүйл сургадаг юмнууд нагаад байгаа шүү дээ. Чиний яг харсан хүмүүс шиг. Нэг дэлфин шоу дээр тийм хүмүүс чинь дэлфинтэйгээ бас хийн хөөе. Айгүй юу. Би бинт ингээд дурлцсан заяа. Дэлфин хүртэл дурлцсан заяа. Тэр хүндээ. Тэгээ дэлфин дурлцсангууд чинь тэр чинь нөгөө нэг яг яасан бэ гэсэн чи тэр нөгөө тэр сургаж байгаа тэр хүнийг нэг болиулж штий. Одоо энэ арай биш яа дэлфин ч чамд арай л юм байгаад байна. Энэ миний ингэчээд байна тий. Арай болохгүй наа чинь ингээд. Мгээс амар тотно болоод тэнгүүтээ нөгөө нэг хостойгоо яг яаж хамт байдаг тэрнтэйг ингээд жоохон төстэй байгаад идэх байхгүй заримдаа. Тэгээд тиймэрхүү ингээд юунууд сигнал авчингууд ер нь бол тийм холдуулсан дээрээ гэдэг. Тэнгүүдээ холдуулчингууд нөгөөдөг чинь заяа. Нэг дэлфин заяа. Холтой шаацсан чинь нөгөөдөг чинь бүр ингээд депресстэд. Тэр хүнээс холдсон чинь депресс нөгөө хүн байхгүй болчихсон. Тэг өөрийгөө алаа хийсэн. Живцсэн байхгүй юу? Эдгэр чи живж болт яагаад тэр хүчил төрөгч хэрэгтэй яг үүндээ эднэр чинь. Тийм болохоор далайн яг дээгүр хэсэг дээр нэгдэг байхгүй юу? Тэгээд ерөөсөө амьсгалаагүй зөө дийшээ гарч амьсгалгаагүй зүгээр шууд доошоо өөрийгөө живүүлсэн. Тэгэл халаа хийсэн өөрөө. Тийм болохоор эдгээр жоохон айгу аюултай. Тэгээд зарим эрэгтэй нэг тасгалжуулагч байна. Тэр нь тэгээд эмэгтэй дэлфин ингээ яагаа хийцэн. Эмэгтэй бас нэг юу вэ? Тэр бас ингэ жоохон тэр дэлфиний юун дээр үзчихсэн чи яг тэгээ шавдал яана тий. Гэхдээ наад за яах вэ ингээд угаасаа нэг айгу олон жилийн амьтад ингээд хүнд дурлж байсан тийм түүхүүд байдсан шүү дээ. Ингээд амиа оролцсон гэх шиг сая. Тэг яагаад хүн очиод
Эмчэнтэйгээ ингэж байгаа. Химэж ч тийм. Зарим ч тунхам хотоогоо ягаал л тийм л шүү дээ. Жохон айгу муухай шүү дээ. Тэгээд нэг юм руу орчингууд яг үндэ тийм юм чуйл босон шүү дээ болно л. Гэтэ ингээд зарим хүмүүс ч мөнгө төлөөд тийм бичлэг хийлгүүлдэг. Нохоо мохотой ч юм уу эсвэл юм морь зортой. Битээ жоохон муухай юм яриад эхэллээ. Гэтэ тиймэрхүү хүмүүс жоохон эвгүй хүмүүс айгүйх байгаа. Тэрнээсээ таашаал авдаг. Тэгээ нэг эрэгтэй хүн чинь нэг морьтой яагаад тэрнээс болоо нэг гизээ цоол болсон. Тэгээ гизээ цоолснаас болоод үхсэн. Тийм хэсэг байна. Тийм. Морьных ч бас тэгээд нэг тийм юу биш шүү дээ. Ямар нохооных шиг байгаа ш. Тий. Бараг юм биз дээ. Тийм шүү дээ бараг. Ийм биз дээ бараг ийм. Тийм. Одоо тэр угаасаа би хамгийн сайн мэдхээр хэдүүлэл байгаа шүү дээ. Монгол хүмүүс л байгаа шүү дээ. Үндэ морьтой ингээд айгүйх байж байгаа. Тэнгүүд чинь тийм гадаадын морьнууд чинь манай морьнуудаас ч хэд дахин том тий. Тэнгүүд энэ нь бас ингээд тийм галзуу хүмүүс байна. Тийм хүмүүс болгоомжлоорой гэдэг шиг. Яа. Ядчих чинь угаасаа нэг интернетээр айгүйх тийм юмнууд байгаа. Бити нэр ингэсэн үзэрээ. Өф хэрэггүй. За нэг Тэгээд санаандгүй харчихсан шүү дээ. Юу ч гэсэн ахгүй юу? Хэдүүлэнгийн өсвөр насны үед дээр л хэлсэн юм аа. тийм. Өсвөр насны үед ч Facebook ч амар тийм тренди юм байсан шүү дээ. Тэгэл би ингээл компьютер дээр ухаал ингээд суужсэн чинь юу л яг нэг тусдаа нэг нэршил хийдэгтэй наадахын чинь. Тийм. Тийм би санахгүй зав. Гэтэ ингээд ингэж битгий ер нь Google-ээс хайж хаагаараа гэх бах юмнууд постууд яваал гэдэгс хэвгүй. Тийм болохоор бит хоёрын би мэдж байгаа гэхдээ хэлмээр байна. Ерөөс бити Google тааших гэсэн. Тэг би хэлээсэн ч уусахгүй зав. Би тэгээд би ч мэдэл мото цагаа гаргаад битгий гэж хэлэнгүүт орч хайж байгаа байхгүй. Аа. Тэгээ орч харсан чинь хаагаад ингээ орсон чинь ороод байхын бичлэгнүүд гарч ирэл. Тэгэл би бүгдний шуудыг бүгднгийж гэж шууд тэр ингээ цонхоо ингээ ликсэлж байгаа шүү дээ. Аа. Юу ч тийм үзхийн мэдрэл муутай ш. Тийч тархиндаа ингээ драма суулгахгүй шүү дээ. Ингээ гэтээ би ингээ яг тийм чад ингээ цэг ингээ суусахгүй гүлээч. Тэгэн тийм хийгээд байгаа юм бол хийд. Ханаа жоохон гаж юм. Тэгжсэн. Тэгээд бас өөр юм гэвэл нүү жоохон бахад чи ингээд хүмүүс айгүйх сонио эргэлдэг гэсэн шүү дээ. Тийм. Авч уншдаг. Тэгээ сонин дээр яг ингээд нэг болон дээр нэг тийм өгүүлэх байдаг гэсэн шүү. Би нэрээ санчлаа тий. Би тэгээд нэг өгүүлэхийн санжийн зав нөгөө юу гэдэг гэсэн шүү дээ. Ингээл мэдээнүүд ингэж явж байгаа нэг аим шиг өгүүлэх байдаг. Тийм. Тэгээ хажуу талд нь тиймэрхүү юм байдаг. Тэгээд би ингээд нөгөө бүрхийн нөгөө би өмнөлж би жоон аим шиг юм дуртайсэн гэд тэг нөгөө аим шигийнх нэг уншиж явах чаа тэрийг олоо харцсан. Аа. Тэг хүүхдээсэн болохоор ч ингээд сонирхоод ингээд уншсан чинь ингээд нэг юм битээ ингээд хот байгаа заяа нөхөр нь явцсан. Хөөе. Хоёулаа адилхан сонио уншсан юм шиг байна. Яг адилхан сонио уншчихсан яг институт мэдчихад би бас жоохон бахтай яг санаж ийн сайн яг чи сонио ярьсан ч. Тийм. Би ингээд яг уншаад гэсэн ингээд хэсэг гүлээгүүд. Аа. Тэр нь ихтэй урт байгаагүй шүү дээ. Тийм. Тэг ингээд гайхаад амар гайхажсэн зөв ингээд. Гэ ямар реакц өгөх юм мэдэхгүй ингээд. Тийм. Би бас бүр амар гайхчихад тэг ядчих чинь би тэр үед чинь яг юу юм уу нэг баримтд нөгөө кино минь үздэг байсныг илгүү би бүр шок нөрцөн тийм би нөгөө ерөөс тэгж бодож байгаагүй жоохон хөт гинэ сэтгэл тийм юу ч бодож байгаагүй гэсэн чи тэрийг харчаад би тэгээд гарчгийг уншаад ойлгохгүй заяа нөгөө ингэцэн гэдгийг нь ойлгохгүй байгаа шүү дээ нөгөө тийм үгийг нь ойлгохгүй тэгээд ингээд би нэг яг дунд хүртэл нь явснаа
Тэгээ ойлгосноо тэгээ би уншаагүй юу бүтэн уншиж байгаагүй л санаж байна. Тэгээ би яг чинийхтэй адилхан зөвдөр аимшигын өгүүлгийг нь хайж исэн даа санаж байна тийм. Битүүр зэрэг тшаац байна. Гээ хичгүй яг нэг өдөр тийм. Тэр нэг өдөр л. Яа ихтэй инээдтэй яа. Тийм болохоор хүмүүсийн боломжтойгоор тийм хүн бити үзье хэрэггүй зүгээр л хэрэггүй. Үнэхээр хэрэггүй. Яг ингэ тэгээ зарим хүн чинь нөгөө сонирхлоор тэгчихдээ шүү дээ. Энэ яг юу яриад байгаа юм гээл тий. Ялаа хараад үзчихлээ бити. Тэгвэл бити. Амтны тарт бол бити хаашиг. Нэрэнгээс. Тэр чинь амтны хүчирхэл яг үндэ тийм хүн юм болж байгаа юм. Тийм болохоор бити. За тэгээд энд заяа. Энд Тасмания гэдэг нэг ингээ арал байдаг гэж би чамд зөндөө ярьжсэн. Тэгээ тэр арал дээр амар хөөрхөн түүх болж байгаа заяа. Тэгээ тэрэн дээр яг яасан бэ гэсэн чинь нэг далайн хав хурж ирээд яг ингээд нэг арлаасаа ингээ бүр ингээ тотгошоо ороод ирсэн заяа нэг хот руу. Хот ч яг тосгон руу. Тэгээ тосгоноо тэгээ ингээд шоншиг юмнуудыг бүгдийг нэг мөрлөөд ингээд мөргөөд ингээд тэгээ ингээд нэг ойрлж морилол эсвэл ингээд налаач хөвтэй зөө. Тэр нь одоо ингээд сайхан ингээд вайрал болж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд бүр нэрлэлсэн заяа нийл гээд нэг нэр өгцөн. Тэгээд ингээд ер нь бодол тэр тосгоны хүмүүс нь болохоор ингээд амар ингээд хөөрхөн юу хийж байгаа юм бэ нийлээ хүүе тэр далаараа орооч гин амар хөөрхөн. Тэг ингээд хүн амтны ингээд байш ингээд гадаа мат дүү налгаа хөвцсөн заяа бүр ингээд тэр. Тэгээд нөгөө за яагаад ирсэн бэ гэсэн чинь ерөнхийдөө бол нэг тийм өсвөр насндаа явж байгаа. Амтны насаар бол өсвөр насндаа явж байгаа. Ер нь бол тийм maturity ингээд дэш болж байгаа тий. Тэгээд тийм насан дээрээ нөгөө нэг адилхан далайн хавтнуудтайгаа ингээд эрэгтэй далайн хавтнуудтайгаа ер нь мөргөлдөж ингэж зодтолдох ч гэх юм одоо тий. Юу гэх юм тийм юм хийх хэрэгтэй байхгүй юу? Practice хийх хэрэгтэй. Тэгсэн чинь мань хүн гав анзаарах нэ тэр эдээсээ сүргээсээ өөр шал ондоо хүмүүс маань тэр тосгон руу ирсэн. Тэр нэг хавд мөргөлдөж practice хийх хүн байхгүй. Тэгвэл хам гоч шом мөргөш. Тэр нэг тийм жижигхэн шоннууд идэв штэ нэг тийм машин зшин оруулахгүй гэдэг ингэ тавьсан байдаг. Тэр мэрийг мөргөөд унгаагаад тий бүх юмнуудыг мэдж унгаа. Тэгээ одоо яг нөхөн төлбөр нь хідээс болцсон бэ гэсэн чинь 10,000 болоо 20,000 доллар зэв. Тэгсэн чинь яг нөгөө захиргаанаас нь ингээд ийм нөгөө вайрал болсон болохоор бичлэгүүд нь амар вайрал болсон. Амар од болсон болохоор тэгээ ингээд тий аялан зуучлал тийм хүмүүсийг айгүйх ингээд татсан. Тиймэрхүү ингээд айгүйх attention ингэж авч өгсөн. Тийм болохоор баг өнгөө сурчлагаа болоод өгсөн болохоор ийм мөнгнүүдийн угаас нь нөхөн төлбөр угаас байхгүй зүгээр ингэ болчоо гэд. Амар хөөрх ингэ statement хийсэн зөө ингэ зарлал хийсэн. Амар хөөрх. Тийм. Тиймэрхүү хөөрх юм болж байгаа. Амар хөөрх юм ирсэн ч амар гойлчлаа. Энэ хүнд ерөөс нэгт педлиж авахгүй л дээ. Гэхдээ надад айгүй хөөрх юмсэн. Яг манай энд тийг болоод байгаа. Тийм тэгээд манай энд гэснээс одоо яг бас Монголоос санаж байна. Тэнгүүтээ би бас хэд юм сонссон. Яг юу сонссон бэ гэсэн чи таксины үн нэмэгдсэн гэсэн. Нэмэгдэж байгаа юм билээ километрийн. Бараг 5,000 гэж байгаа юм шүү тий зарим нь. Би тэрийг чамаас сонсч. Зарим нь 5,000 гэж байна. Нэг ост явж исэн ямар ч соноо километр нь 3,000 боллоо гээд. За. Тэгээд юу л би бүр ингээ гайхаад юу гээд амар гайхсан. Тэгсэн чинь UP cap дуудахаар нэг километр нь 1500 гэдэгсэн шүү дээ. UP cap бол албан ёсоор нэгдсэн зэ 2,000 болох. За. Тэгээ ингийн таксинуудыг хэдээр явж байгааг мэдэхгүй. Бензин дээр амар асуудал байгаад тах шиг байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр ингээд хүмүүс бензин олдохгүй, бензиний асуудал гээд тэг ажил дээр хүртэл хүмүүс тэгээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгсэн мөртлөө ингээд биосны мэдээлэл дээр бензин ирлээ ингээд бензиний ингээд хомцол гайгүй байгаа шүү, ингэж байгаа шүү. Жамхлыг бодит байдал дээр бол тийм биш байгаа. Биш байсан. Тэгээд өнөө удлаа гэдэггүй зөв. Нэг авто доотлон 50 литрийг авмаа гэдэг.
баг багаар л яг тэгвэл ойлгомжтой л юм байл. Гэхдээ 5000 гэдэг ч одоо юу гэсэн үг юм бэ километр. Зарим нь нэгж асуусан гэж аахгүй бүр. Тэгээд за тэр юу нэг бензиний юу болоогоос хомсдлол амар явж байгаа юм бэлээ. Тэрийг бас харсан. Яасан бэ гэсэн чинь нөгөө аялан зурчлалаар явж байгаа хүмүүс ч гэсэн тийм ингээд бас ойрчлцсан. Тас тэр нь жоох амар муухай байхгүй юу? Яг аялж явчих л тий. Одоо яг тэр бензиний асуудал ядаж нэг тийм зундаа нэг тийм асуудал болгомоор л яаж яах нэг аялж байгаа хүмүүс айгүй их байгаад байгаа болохоор таанч тэр ядаргаатай тэнгуүтэй үнийн хүрэгдэл ер нь тэр чигээрээ тэр махны үнийн өссөн билээ. Хамгийн гол нь нөгөө бензин чинь цонд хөргөөр өсч хөрл бүх юмны үн өсчдөг гэж тий. Харин тийм ээ. Тэгээ махны үн ч одоо 30 к болсон юм шүү. 35 мянга. 1 кг. Тэгээ вивэр гайхаа л энэ. Бараг энэний үнэтэй бараг хамт байгаа юм ааш. Эвэрсэн. Гайхал шүү. Тэгээд ингээд бас үнийн хүрэгдэл ярьжсанаас энтхийн виз бас амар үнэтэй болцсон байгаа. Одоо энэ сурагчийн виз мэзнээс нэг одоо 2000 хэдэн зүй болцсон 2500 ч л. Миний намайг өгч явахт ч 2000-аас одоо тэгээд баг 3000 өгч илээ. Тэгээ аяллаа виз Танай виз ч амар тий. эдгээр чинь нөгөө нэг migration мөртлөө ингээд амар тийм migration гэдэг одоо ингээд орж ирж байгаа хүмүүсийг багасгах гад амар муухай тэгээд байгаа лээ. Нөгөө инэтгэгчүүд айгүйх орж ирээд байгаа. Тэгээ ингээд амар racist хүмүүс нугасаа тэгээд байгаа зав ингээд орж ирж байгаа хүмүүс боли мэлээ. Тэгээд одоо орж ирж ижил одоо энэ юм юу ч одоо өсөх байлгүүдийн яг үндэ тэгээд хиймэргүй ажлуудыг ингээд цагааж татэл хийж байгаа ш тийм үндэ. Тэгээд тагч мэдхгүй тэгэл өвдөөс одон тал юм яриа л тэгэл ядаж чад хамаг юм өссөн. Одоо партнер виза гэдэг партнер виза нь болохоор энтхийн үнэтэй гэрэлж ивэл одоо нөгөө хүн гэж яаж бодлоо шүү дээ. Энтхийн хүн биш үйл. Тэгээ 10 мянга болсон зав 10 мянган доллар тийм. Тэгээд тэр чинь гарах үгүй мэддэхгүй тэгсэн мөртлөө тэгээд аяллаа виз 1 жилээр гардаг гэсэн одоо 6 сараар гардаг болсон байлээ. Тэр айгу муухай нас яг үнэхээр шулжийн зэв бүр ингээд хамаг зүгээр мөнгөний л авах бодолтой энэ газар бол үнэндээ. Тэгээд тийм болохоор би жоохон яг хүмүүсийг эвүүлнэхээр амар асуудалтай болчих жоохгүй ингээд одоо энэ үеч гэсэн би үнэндээ ингээд эхэндээ зүгээр исэн. Яагаад гэвэл үнэн гайгүй тэнгуут 1 жилийн болохоор за яа заах вэ гэд дийдгүйсэн чи одоо бүр юу юм бити ирээ гэдэг шиг. Бараг ирээ тэргүй гэдэг. Тэрний оронд дундаа болчихсон. Ярин тийм тэнгуүтээ одоо Америкийнх бүр 7 дор болж илээ. Америкийн виза тэг яг яагаад гэсэн ингээд тусдаа нэг үнэг ингээд улсууд заасан зав энэ улсуудаас гарч яах юм бол ингээд виз ингээд чангална яа маань визний үн хөөрнө гэд. Тэгсэн чинь Найжириа тий тэр Африкийн улсуудтай зүгээр бид нар хажууд нь идэх шаацсан үе. Бид нар яац. Миний тийг яаж та. Тэгсэн мөртлөө заяа сурагчийн визээр ингээд өсөж байгаа. Тэнгүүтээ ажил хийж байгаа бол 100k доллар өгчиж баг ажил хайна гэж ажиллая. Энэ Трампийн энэ юу бол яг ингээ өөр удаад алчмаар тий. Заваа юм гарч ирээд байна. Тийм болохоор Америк руу бити үнэхээр явгууж юм. Үнэхээр яваад иргүүд одоо энэ Трампийн энэ юм чинь бол үнэхээр бүтгээргүй газар байна. Тэгээд одоо яг нөгөө Америкт хөлөө олцсон хүмүүс байгаа шүү дээ. Тэдэн л гоё амьдарч нэг үндэ. Бусд нь бол айгүй хэцүү. Тийм болохоор нэг яваад хэрэггүй хахад яхаа 100% тэтгтэгтэй бол явсан дээр баг. Хинжтэй 100% тэтгэлэг аваад байгаа юм бүү мэдээ. За тийм болж байна. Тэнгүүтээ бас нэг миний харж байгаа хэрэг байгаа. Дэвид гэдэг дууч байгаа шүү дээ. За тэрний хэрэг одоо бүр улаан цайн дараа гарч байна зөө. За тэр яасан шүүх нүртэн болоод байгаа юм биш шүү дээ. Тийм болж байгаа. Тэгээ амар их юм цацагдчихж байгаа. Харин тэгээ би гүйлгээд байгаа. Гүйлгээд байгаа маа ингээд нэг хүмүүс сонсоё гэж одоо тэгтээ яриа. Амар олон апдейт би өөрөө аваагүй байгаа болохоор тийм зүйл товчхон ярихад бол ер нь бол хийцэн ер нь тодорхой болсон заяа. Тэгээд яг юунууд нь болохоор за яг контекст өгөхөд хүмүүст
Дэвид гэдэг нэг дуучин байгаа, Америкийн дуучин. Тэгээд энэ юм нот айгүй залуу дуучин, 20 эдтэй л нэг хүүхэд байгаа. Нэг 5 оны хол юм чинь. Тэгээд тэр юм нь болохоор ингээ вайрал болоод ер нь TikTok-оор ингээд айгүй хутуу мөн гардаг байсан. Тэгээд одоо болохоор яг баримтлагдсан байгаа, шүүх хуралд хийж байгаа. Юугаараа гэсэн чинь жоох хүүхэдтэй 12 хүүхэд насны хүүхэдтэй танилцсан 12-тэй байхад нь танилцаад бараг нэг 15 16 болтол нь бараг ингээд хамт байсан. Тэгээ тэр нь яадаг байсан чинь тэр үерхсэн л байгаа заяа. Үерхсэн. Тэгээд тэр чинь 5 оны хүн тэгсэн чинь 10 оны хүүхэдтэй ингээд байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн байгаа тэнгуүтэй за хамгийн юу болохоор тэр охин жоохон хүүхэд нас орсон, үүд болсон. Цогцсон тэр Дэвид гэдэг дуучны Tesla гэдэг нэг одоо машины тийм юу артлын нөгөө нэг юу гэдгүүлээ? Багаачнд. Тийм. Багаачнд цогцсон болсон байгаа. Тэг цогцсон олдохдоо бүр ингээд таслагдсан тий. Одоо нөгөө нэг тэр мөчөөр нь ингээд юм мөчлцөн тэгээд биенийх нь зарим хэсэг нь байхгүй. Тэг нэг тийм ичигцэн өмхирцэн. Тийм. Тэгээд зарим хурам мурун тэгээд байхгүй тий. Тэр нөгөө нэг шивэстэй хэсгүүд нь жоохон бас байхгүй. Айгу тэгээд яг ингээд нас орсныхан дараа 5 6 сарын дараа ингээд олдож байгаа юм байна. Яг яагаад олдсон гэсэн чи амар өмхийн үнэр үнэртэй гэж байгаа байхгүй. Тэр Теслага зүгээр нөгөө нэг тийм зогсоолын газар зүгээр хайцсан. Тэгээд тэр 5 6 сар хайчгаар чи мэдээж хэрэг тэр нөгөө нэг цогц чинь ямар буршлагдсан байгаа ш. Үнэрт нь хэцүү байна. Тийм болохоор тэгээд тэр хүмүүс чи ингээд энэ Тесла энд одоо ингээд амар хүчнээ сар болж байна. Тэгээд энд ингээ өмхийн үнэртэй дээ гэж цагдаа дуудаад тэгсэн чинь уус ингээд ингээл харагдаж байгаа. За тэгээд тэр Дэвидийг чинь баримтлах юм уу болоод боо юм болоо тэгээд одоо нотлох баримтуудыг цуглуулад одоо ингээд шүүх хурал болж байгаа юм аа. Шүүх хурал дээр ер нь бол тэр хоёрын текстүүдийг гаргаж ирсэн. Текстүүдийг гаргаж ирсэн чинь үерхэж байгаа тодорхой. Тэр хоёр амар хийжсэн нь бас тодорхойлцсон. Өдөрт орох 2 мөн шахав. Жаа хүүхэд ингээд явж байгаа нэг чинь ямар хэрцгий юм бэ? Нэгт хоёрт тэгээд аборт хийлгүүлчихсэн. Хоёр удаа аборт хийлгүүлчихсэн. Энэ тэр бол амар serious асуудал байгаа байхгүй юу? Тэр ч жоохон хүүхэд одоо 2 удаа ингэвэл дэнгүүтээ ингээд одоо гуйж байгаа ингээд текстүүд нөгөө байхгүй би чам өөр амьдарч чадахгүй нэгээд. Ийм жоох хүүхдүүд гөрөмөлдсөн бүр ингээд өөртөө тасгацсан манипуляц хийсэн. Тэгээ нөгөөт нь ингээд тоохгүй байгаа юм шиг зарим ингээд текстүүд төр ингээд гараад ирсэн. Тэгэл нэг бол татаал, нэг бол хаяал, нэг бол татаа тий. Нэг тийм заваа юмнууд ашигласан байгаа байхгүй. Тэгэд эдгэр чинь тэгээ Монголд ч бас иймэрхүү хэрэгүүд айгүй хүйдэж та 10 жилийн охинтой ингээд яваад байгаа юмнууд. 20 25 26 та хүмүүс чинь тэгж яаж байгаа. Тийм болохоор Монголд айгүй их байгаа. Гуйжин боломжтой байгаарай. За тэгээд Liz гэдэг Wizard Liz гэдэг нэг эмэгтэй байт юм аа. Тэр нь болохоор би хамгийн ихэнд үздэг байсан. Тэгээ би энэ хоёрлоо явуулдаг байсан аахгүй юу? YouTube хайгийн. Тэгээ яг яагаад гэсэн чи айгүй мотивацлог юм ярьдаг зэ motivational ингээл нөгөө охтуудаа өөрсдөө ингээрээ тэгэрээ гэд амар охтуудад зориулсан юмнууд. Тэгээ үнцэнтэй бай. Ингээл стандартаа өрг. Ингэж ер нь бол жоохон токсик доо. Тий. Гэтэ ер нь бол айгүй жоохон эхэндээ бол амар үний юм ярьдаг байсан. Сүүл рүү жоохон токсик болсон. Тэгжсэн чинь ингээд нөхөртөө болоод тэг нөхөр нь болоод яасан бэ гэсэн гайгүй баян залуу нэг цагаан арьстай. Тэгээ манай яг хинчин нь болохоор яг Wizard Liz гэдэг тэр эмэгтэй нь болохоор Middle Eastern нөгөө тийм тэр араб тэр тайвар авсан. Тэгээд тэр хоёр чинь нэг тэр цагаан арьстай болохоор Америкийн иргэн. Тэгээд тэр хоёр чинь нийлээд тэгээд өстой тэр чинь юм сая доллар баг тэр инвест хийж байгаа юм шиг баг тэр үнд чинь заяа тэр эмэгтэйд айгүй их юм өгдөг байсан, бэлгэлдэг байсан, ном хум хүртэл хийж өгчээсэн заяа. Тэр эмэгтэйн тухай тэгээд ер нь бол тэр нөхртөө амар контент хийнгүүтээ ер нь ийм л яах хэрэгтэй. Танаа нөхөр ингэхлэх хэрэгтэй. Яахаа ийм л стандарттай бийжиж ийм л хүнтэй байна. Ухааны жоохон юм ярьсан байхгүй юу? Тэгжсэн чинь за хүүхдтэй болов.
угаасаа гэрлээл хүүхдтэй болж байгаа юм заяа. Тэгээл ингээл хүүхдтэй болоод тэгсэн чинь хүүхдтэй болоод жирэмсэн байж хэтэл нөгөөт нь араар тавьсан цаа. Тэгээ араар тавьсан яасан гэсэн чинь нөгөө нэг модель үгүй юм сайн мэдгүй. Гэтэ ямар ч нэг эмэгтэй рүү аяжгаар ер нь гайгүй алдартай. Тэнгүүд сэр эмэгтэй рүү ингээд DM явуулсан зэ чат явуулсан. Тэгээд ер нь яах юм инээдэр сетгэнцээ ер нь бол тэг ер нь баг уулзлаа тоглох гээд баг ингээд яатсан зэ. Биш уулзтаа тоглохгүйсэн баха ер нь бол жоохон сетгэнцэн маягийн юмар яатсан. Тэгээ тэрийг скриншот хийгээд ер нь л тэр лист руу нь явуулсан байгаа байхгүй. Тэгээ тэр хоёр ч садлах юугаа болоод бөө юм болол тэгэл тэр чинь бүр амар паблик юм болсон байхгүй. Тэгээ эргэжтэйчүүд нь бүр амар барьж идэх гэцээ тэрнгээр нь болоод тэр драмаас нь лаад яасан бэ гэсэн чи энэ эмэгтэй ч одоо нөгөө стандартаа өөрөг инээ тэрээ те ийм л эмэгтэй эрэгтэй хүнтэй ах хэвээр бостоо гэд тэгсэн байсан чинь хараа тавилж байгаа юм чи угаас эргэжтэйчүүд шууд шоолж байгаа шүү дээ. Шоолох нь аргагүй тааны нөгөө энэ эмэгтэй нь те ийм босс мос гэдс яасан. Наа эмэгтэй чинь баг надад эргэтэй хүн хэрэггүй. Хэвээ өөрийгөө ингэ тийг гэд баг Андрю Тейт шиг юм хэлээдсэн. Юу нь юу болсон? Яасан танаа хүн чинь ингээл бүр араараа тавилчлаа штий. Нэг юм цагаан харьцтай ямаараа шаалгуулаад ингээл араараа тавилчлаа. Хохин штий. Яас амар муухай юм хэлжсэн зөө. Амар муухай бүлэтүүлчихсэн. Тэгээд бүлэтүүлээ. Тэгээд бөө юм болоо. Тэгээд одоо чинь ингээд дахиад тэр чинь зүгээр ахгүй зэ гэж хахад тэр чинь салж байгаа. Тэгээ нөгөөх нь уурчлалт гуйж байгаа. Тэгжсэн чинь хүүхэд нь гарч байгаа. Хүүхэд нь гарсан чинь нэг каст дээ нөгөө хинэн ирхийн ах уу тий хүүхдээ хин дээр нь байлах уу гэд тэрнийх нь хэрүүл болж байгаа. Тэгсэн чинь тэр хууль мууланда зааснаар болохоор эрэгтэй хүн нөгөө нөхөрт нь байхаар болсон заяа. Тэгээ лиз ч бүр уйлаа тэр чинь миний хүүхдийг авах гээд байна гэд. Чи нөгөө сүүлд орсон подкастыг сонссноо? Тийм сонс. Юу бүгдийг сонсоогүй зарим нь л сонс. Нөгөө тасалцсан эсүүдийн үү? Тийм. Би сонссон бохгүй. Тэр чинь 3 цагийн орчтой юм байсан шүү дээ. Тэгээд энэ эмэгтэйг чинь мэдтгүй байсан юм аа. Тэгсэн чинь энэ хүн те энэ хартаа сонсоод үзтээ амар дэдгүн хэдэн жилийн өмнө бүр тий. Тэгээд яаж сонсоогүй бохгүй. Ингээд таахгүй өнгөрсөн чинь хэлснийхэн дараа нь ингээл рил ч юм уу TikTok ухаар гарч ирээл нөгөө утас сонсцоо. Тэгэхээр ингээд шууд гаргаж ирээ харуулчихж байгаа шүү дээ. Тэгэл ийм тасцсан эсүүд энэ л ингээл угаасаа амар гарч ирдэг гэсэн. Тэгээ нөгөө яг хэлтгэр ингээл амар нэм эмоцтой ирдэг та. Тийм. Одоо ингээд тэгээ өөртөө юм шиг ирдэг юм аа жоохон. Тэгээ яг тийм тэг гоё ярьж байгаа юм болонгод аюутэй зөв юмнууд ярьтیں۔ Тэгэхдээ энэ эмэгтэй чи одоо ямар болсон ямар хүн эсвэл ямар амьдралд тулсан юу болсон мэдэхгүй тэгж байгаа л нэг байжсэн чи нөгөө жирэмсэн бахтаа ингээ араараа тавиулаа боо юм болж байгаа гэл нэг бомор юмнууд бахан гарч ирээл. Тэгээ сайхан ингээ подкаст нурсан чи подкаст яамсууд бас ямар баярлалаа. Тэгээд орц сонслоо тэрийг чинь нөгөө угаасаа нөгөө өөрөө YouTube дээр болонгод өөрөө өмнөх амьдрал бага насмасаа ярьдаг л гэсэн байлээ. Тэг би нөгөө яг сонсдгүйсэн болохоор мэдгүй. Тэгээд тэр одоо хост хийж байгаа нэг залуу байгаа шүү дээ. Тэр залуу дадаалаа эвгүй мундаг санагдсан заяа. Тэр нэг бол хүнийг амар сайн яриулж чаддаг. Тэгээ асуултаа амар зөв тавьдаг. Ингээд тий яг чи тэр үед юу мэдэрч ийсэн бэ? Одоо хоёлоо буцаад ингээд ёо чи ингээ 2 минутын өмнө яг тийм хэлж яхад ингээд би чинь нэм реакц өгсөн. Яагаад ингэж байгаа гэж бодож байгаа чи ингээд юу нэг амар сэтгэл зүйчиг ярьдаг залуу байсан. За тэгсэн ер нь чи нэг бэкграунд амьдралыг мэдэх үү? Тийм зарим нь мэднэ. Нөгөө историйг мэдчих гэдэг. Тэгсэн чинь ер нь бол ингээд исламын шашинтай ер нь бол улсад ер нь бол төрсөн. Тэгээд дээр ихчтэй ахтай. Тэгээд юу ч аахгүй. Ер нь бол ингээд гэр бүлийн ингээд амар хүчрхийл дунд амьдардаг гэсэн гэж байгаа. Аав нь ингээд хүчрхийл үлддэг. Хүүхдүүдээ зодддаг, ээжийг нь зодддаг. Тэгээд ээжийнхаа түүхээс эхэлж ирж исэн чинь ээж нь хормынхаа өдөр цогтгож исэн гээд. Цогтгох оролдлого
ингээ хийсэн чи баригдсан зөө. Тэгээ ер нь бол ээжийн хүсэл болгонгод үнтэй гэрлэх ер нь бол хүсэлтэй байгаагүй анхнаасаа. Тийм. Яг ингээд би даасан юм эмгтэй хүн байх гад. Ингээ одоогийн зүгээр яг лид шиг. Тэ бид яг ингээд амьдралгаа тэнгуүтэй тэр чинь ингээд ер нь бол хүчээр бараг гэрлүүлсэн байгаа даа байхгүй юу? Тийм. Тэгээд өөрөө болонгод нэг бага насны ингээд драмагаа ингээд тавах гээд айгүй болон тийм сэтгэл зацгалт явсан ховсын имчилгээнд хүртэл орж марж исэн гээд. Тэгээ өмнөх юмнуудаа ярьжсэн чинь 5 настай билүү нэг тэр үед нь нэг тэр нэг имчилгээнд орж байгаад яг тэр турсан чинь шууд гарч ирсэн гээд. Өрөөндөө ичсэн чинь ингээд ер нь бол ингээд амар хэрүүл идэр ингээд болоод исэн гинэ. Тэгээ ээж нь ингээд лизийг ингээд дуудаад тэгээд оцсон чинь ингээд аав нь ээжийг нь ингээд зодчихсон. Тэгээд ална гэжсэн зөө ээжийг нь. Тэгээд хатнаа ингээд аав нь болгонгод чи юу гэдэг аа өрөөнд ор. Тэгээд дүү жоох хүүхд юм чи ааш штэ. Тэгээ ээж нь болгонгод ти яв гээд. Ээж нь хүртлээ хайцсан. Тэнгүүтээ тухайн үед лиз ингээд бодож байгаа бодол нь би айжсэн ч гэсэн би ээжийг хамгаалах хэрэгтэй юм байна гээд. Тэгээ хажууд нь ээж хажууд очиж суусан гэж байхгүй юу. Тэгээд багаас эхлээд өөрөө мэдэрчсэн мэдрэмж нь ээжийнхаа ээж шиг мэдэрчсэн гээд. Ингээд гэр бүлээ ингэж хамгаалах хэрэгтэй ингэх хэрэгтэй гээд. Тэгээ гэр бүл нь амар ядуу байсан. Тэгээд нөгөө одоо усаас нэг хангамжийн ядуу байлт өгдөн шүү дээ мөн. Тийм мөнгөөр ингэж амьдардаг. Тэгээд тэгтээ аав нь болонгууд ингэж тэр одоо хүрээл дундаа тэр нийгэмдээ айгүй сайн хүн гэдэг тэр хүнтэй зөө. Найс хүн. Яагаад гэсэн чинь нөгөө шашинтай амар үнэнч. Тэгээд тийм болохоор ингэ nice guy юм тий. Тэгээд ээж нь болонгууд одоо 3 хүүхэдтэй байгаа. Тэгээд мөнгө хэрэгтэй байгаа. Ажил хийх гэмгүүт ажил хийхийг зөвшөөрдөггүйсэн гэж байгаа юм зөө. Тэгээд яагаад хийж бодож чинь гэсэн чинь ингээ нөгөө 100% өөрөөсөө хамааралтай байлах гад одоо нэг хангамжийн мөнгө ирж байгаа шүү дээ нэг жоохон мөнгө. Тэнгүүтээ сартаа ээж $5 тий эмэгтэй хүн яахын хэрэглэл амар юм тий. Тэнгүүтээ гойх хэвээр 100% өөрөөсөө хамааралтай байлах гад нэг тийм байсан гэж ерөнхийдөө ингээл үйл явдлаа ингэж ярьж байгаад тэгээд нэг YouTube-ийнхаа бичлэгэн дээр ингэжсэн юм билээ. 19 настай хаад ер нь бол аавыг олонгод аав гэдгүү ээжийн нөхөр гэдэм билээ. Тэгээд нөгөө чи тэгч хэлдэг яг албаар тэгч хэлдэггүй эсвэл яг зүр санаандгүй тэгээд идэг гэсэн чи албаар гэж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээ аав хүн гэдэг чинь нэм байх хэвээр тэр хүн хизээч тэр үүргээ биелүүлж байгаагүй. Тэгэхээр ингээд тийм аав бол биш гэж байгаа. Тэгэнгүүт яаж За яг тэгвэл юу агаад гэтээ нөхөр гэж хэлэхэд бас амар хэцүү нөхөр байсан уу үгүй. Тэгээ ингээ 19 настай байхад юу лээ ээжийн нөхөр ингээд араар нь тавиад тэгэхэд л миний жинхэнэ амьдрал ихсэн гээд нэг хэлжсэн. Тэгээд тэрийг олонгоо задлаа ирсэн чинь ер нь бол ингээд араар нь угаасаа тавьдаг гэсэн. Гэтэ тэр 19 настай үед нь араар нь тавихт нэг бүр амар том араар тавилт болж исэн гээд. Тэгээд гэтэ нөгөө ээжтэй нь хамт үлдэхийг ингээд нөгөө нөхөр нь ингээд утсан гэсэн ээж за одоо ингээд дуусгая гээд. Тэгээд ингээд дуусаад гэсэн чинь нөгөө бүх хүч хэрхэл бүх зүйл нь зогсоод дөнгөтэй ингээд гадуур гарч болно, оройтч болно, тэ болцож болно, сошиал медиа ашиглаж болно. Тэ эрх чөлөөний ихтэй одоо л амьдрал эхэлчихэ гэж бодсон гээд. Тэгээ тийм байсан. Бас олонгууд ингээд чи сайн найзтай юу? Ингээд найзтай байсан уу гэсэн чи би амьдралтаа найзтай гэж үзээгүй. Тэнгүүтээ миний ингээд хамгийн сайн найз манай ихч. Би ингээд манай ихч ингээд байдагт би амар баярлдаг. Ингээд амар ойр дотно гэд миний бүр хамгийн сайн найз байдаг. Ээжтэйгээ бас амар ойр дотно гэд. Тэр нэг ханаагаа штэ. Тий. Өвчтэй мэлээ. Мэдчихсэн. Тийм. Би ч юу ч мэдэхгүй жаа тэндээс л мэдчих авч байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө аутизмтай нэг жоохон төстэй төрлийн өвч юм хэлээ л. Тэгээд айгүй амархан юм мартцдаг энэ тэрийг. Тэгээд тэр өвчнөөс нь болоод ингээд тэр чинь өөр хүн сонголтоороо ингээд албаар тийм зүйл хийхгүй байгаа шүү дээ.
Түүнээс нь болоод ингэж ингээд зодддаг байсан гээд. Тийм. Тэгээ нэг удаа ингээд хүүхдүүдээ ингээд зодж яхад нь ингээд одоо ээж нь хэлчихсэн мэл чи яа хүүхдүүдээ зодоод байгаа юм бэ гэсэн чинь би ч гэсэн зодуулдаг гэсэн шүү дээ. Тэгээд юу байсан бэ гэсэн чинь нөгөө өөрөө жоохондоо бас амар хүч хэрхээлд өртдөг ингэдэг гэсэн. Тийм. Тэгээд би өөрөө хүүхд насаа болоолох учраас өөр хүн ч гэсэн хүүхд насын нас булаа гэдэг тийм хандлагатай чихрээлээс нэг хүч хэрхээлд хүрдэг гэдэг шиг. Тиймэрхүү байдлаар айгүй их явцсан байлээ. Тэгээд нэг удаа ингэж аахгүй ингээд бүр ингээд жоохноос эхлээд нөгөө ажил хийдэг гэсэн гэрийнхэн мөнгөгүй. Тэгээ ингээд сургууль юм уу одоо ингээд их чахнаар ингээд тичээх хэвээр гэл нөгөө өөрт нь болон хүүхд насаа чи ингээд тодорхойлтоо яадаг гэсэн чинь надад хүүхд нас байгаагүй гээд. Тэгээ сургуульд явна үргэлжлүүлээ ажил хийн. Тэгээ нөгөө ажил хийж байхдаа нөгөө мэдээж ажилласаа болоод нөгөө оройтох үе гарна шүү дээ. Цагийн лимит тавьчихдаг. Тэгээд цагийн лимитээ ингээд юу яах гээд ингээд өөрөөс нь болоогүй ингээд одоо хайшлахтаад ингэх юм бол ингээд зодддаг заяа. Тэгээ үгүй би ингээд ажлынхаа дундуур ингээд гараа авчвал халагдчихна тий. Тэгээд задуулах уу халагдах уу гэдэг сонголтонд ингээд байдаг гэсэн гэж байгаа. Тэгээд за ядаж мөнгө нь хэрэгтэй гээд ингээд задуулдаг гэж байгаад. Тэгээ нэг өдөр ингээд ажиллаад хараад ингээд машинтаа ингээд явж исэн чинь ингээд одоо модны тэн ингээд одоо аав нь ингээд зогсоо хүлээж гисэн. Оройтцсан. Тэгэл яг тэрийг ингэж явж исэн чинь яг зүгээр л ингээд мод ингэж гарцсан гэж яахгүй. Очоо зүгээр мөрөгчихүү гээд. Зүгээр л ингээд дуусгачих уу гээд ингээд тэгээ тэр үед олонгод өөрөө ингээд бариад ингээд бойлуулчихсан гээд. Тэгээ хүмүүс олонгод яагаад чи ингээд тийм үйлдэл хийдэг бэ гэж айгу олон хүмүүс ингээд хүмүүсийг ингээд асуудаг. Гэтэ тэр хүмүүсийг юу тулсан ямар үед тесэрч байгаа яагаад тийм зүйл хүрэж байгаа гэдэг нь бол амар бодолцож үздэхгүй гэдэг ингээд тэр талаар өнцгөөс ирж байгаа. Бас дээрэс нь өөрөө ингээд жоохондоо амар туранхайсан гэж байгаа. Тэгээ ингээд зарим үед олонгууд ингээд хоол ингээд туранхайх нь гоё гэж бодоод ингээд хоол идэггүй байдаггүй зав. Заримдаа ингээд бүр ингээд юм ч удаггүйсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд юм шашинд нь олонгууд амиарлах нь ингээд буруу үзэл гэж явдаг гээд болтгоо зүйл байж боломгүй зүйл. Тэнгүүтээ өөр ингээд бодохдоо би ингээд зүгээр өгөхийг хүсэж байсан байлээ гээд. Тэгээд зарим үед ээж нэг унтчих хат нь ингээд амьд энүү гэж шалгадаг гэсэн гээд. Тэгээд юу нь бол ингээд амар тийм хэцүү ингээд сэтгэлзэн ингээд ер нь айгүй хэцүү өнгөрсөндөө байсан юм билээ. Тэгээд нөгөө одоо энэ залуугийн талаар ярьсан байхгүй юу? Тэр ярьсан чинь болонгууд одоо тэр залуу нь ингээд өөрх нь контентийг үздэг. Ер нь бол амар том фэн байсан. Тэгээд юу вэ гэд бодоод исэн чинь тэр эрэгтэй болонгууд тийм ингээд дүр үсгцэн. Одоо контентын дээр чинь ингээд эрэгтэй хүн тийм бах хэвээр би тийм хүндэл байна мэн гэж айгүй хэрдэг гэсэн чинь тэр нөгөө зүгээр ингээд дүр тоглолцсон үсгцэн. Хэсэг хугацааны дараа өөр хүн жинхэнэ юм гэж гарч ирээд ер нь бол өөрөө ингэж бүтээчүүд байнгын масктай байж байнгын юм байдаг. Тэгээд би ингэж сэрж байгаа байхгүй гэж үргэлж байгаа байхгүй юу? Миний анх бодож исэн хүн тэр хүн биш байсан. Тэмүүтэ би одоо л гоо энэ хүн хин юм бэ гээд. Тэгээ бас өөр нэг юм хэлж байгаа. Тэр нь ингээд өрөвдөлтөй юм шиг өөрхөн юм шиг. Ингээд ямар ч хүнд ингээд сайн тал байдаг гэж би боддог гэсэн гэж хэлээд. Тэгэл хүнээс ингээд сайн тал дээр олж харж болно нэг тэр мэрэгэл ерөнхийдөө болонгоо те ингээд цэцгэн тунд ингээд гүйж байгаа юм шиг ингээд амар тийм эрэг ингээд бодолтой байжсэн чинь яаж хүн тийм ингээд муу байж бол тийм ээ гэдэг тэр амар гайхсан. Хүүхдийн ингээд хийсэн ингээд салтаж хамт байхгүй байна гээд. Тэгээд тэр нөгөө хүүхдээсээ ингээд салсан шалтгаан ингээд тэгсэн чинь нөгөө Америкт төрөөд тэгээ нэг хэл одоо ингээд давх болсон ч одоо хүүхд нь Америк иргэншилтэй болчих штэ. Тэг хүүхдээ аваад явъя гэхээр нэг хүүхд тулгаасан хэрэг гадаа болохоор ингээд ялцчихгүй ингээд аав дээр нь үлдээгээд явцсан. Тэгээ одоо ингээд хүүхдээ аав юм аав гэж бөөн хэрүүл уруулах гэж болоод тэгээ сошиал дээр нөгөө залуу нас ингээд хэлэг өдр хийгээл
Лизэг амар муу хүн шиг л бахан ирсэн юм шиг байлээ те. Энэ хотлоо яриад энэ ухааны. Тэг би бол тэрийг хараагүй. Тэнгүүтээ одоо болонгод хэлж байгаа хгүй. Сүүлийн ингээд 2 сар илүү би ингээд хүүхдээ бүр хараачгүй ямар ч контакттай байгаагүй би бүр ингээд галзуурах шахсан гээд Тийм. ядаж ингээд видео калтай нэг хүүхдийн яд зургийг болтгоо явуулчих болно шүү дээ. Гэхдээ ингээд саяхан ингээд хүүхдтэй би видео калцсан тэгээд энэ бол ингээд надад амар гоё исэн энэ тэрмэрэг амар өрөвдөлттэй зав бүр ингээд яа одоо хүүхдтэйгээ л ер нь ингээд хамт баймаар байна ингэмээр байна гэд нэг ер нь бол ганц бодлоо Тийм. нэг тийм байгаа. Тэгээд юу нь бол амар гоё подкаст болсон мэлээ зөө. Амар гоё хэсгүүдтэй. Одоо чи юу хийж байгаа штэ. Тэр одоо хөтлөгч нь болонгууд ингэж асууж байгаа. Хэрвээ чамд сонголт байсан бол чи ингээд төрөхөөс өмнө өөр гэр бүл төрөхөөс нь гэж асуулт асуусан чинь нөгөөтг нь болонгууд үгүй гээд. Тэгээ яагаад гэсэн чинь хэрвээ би өөр гэр бүл төрчих юм бол хэн ээжийг минь хамгаалах юм. Тэр хэсэг нь уус бас та нар харсан байх амар вайрал болсон. Тэгээ бас нэг өөр нэг надад амар таалагдсан хэсэг нь гэвэл нөгөө аавынхаа талаар ярьж байхдаа нэг уучлалт гэдэг талаар ярьсан байхгүй юу? Тэг хүмүүс чинь ингэдэж штэ нөгөө яг 100% тавьж явуулах нь уучлаа тавьж явуул гээд. Тэгээ тэр талаар яриад тэр хүн хизээч уучлахдаггүй би уучлах чадахгүй. Гэтэ надад угаасаа хамаагүй. Би үхээсэ гэж боддог. Гэтэ яагаад тийм муу зүйл хийсэн үнийг би уучлах хэрэгтэй гэж. Би тэрийг ойлгохгүй ингээд. Тэгээд тэр бас амар гол point байсан. Бас өөр зүйл нэгвэл нөгөө аав нөгөө зоддог гэж захтаа нөгөө би ч гэсэн хүүхд захтаа зодуулдаг гэсэн гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд ингэж аахгүй тэр хүн яагаад те өөрөө хүүхд насаа алдсан байж болно. Гэтэ хүүхдүүдтэйгээ хамт дахиж өөрхөн хүүхд насыг олъё гэж яхаа бодоогүй юм. Тэгсэн чинь нөгөө хост идэг залуу зээг ухаалаг юм битээ. Тэгээд цаад ингээд тэр хоёр ингээд амар юм яран амар тохироод хэлсэн. Тэгээд айгүй олон эдитэн дээр ч юм уу коммент нь бол та нар гарах юм бол хоёр нийлээ чи румор хүлээж байгаа шүү. Үерхэж байгаа гэдэг тий. Зүгээр гэрэл мэрэл гэдэг. Мэлээ. Гэтэ нөгөө миний бас нөгөө харсан нөгөө өнцөг болонгууд тэр залуу болонгууд айгуу тийм нөгөө төлөвшсөн хүн байгаад байгаа байхгүй юу? Төлөвшсөн зүгээр эрэгтэй хүн. Тэгээд тийц яг тийм одоо хүнтэй яг зан чанартай тий. Байвал амар гой зохицох юм байна гэж би бас харсан. Яг амьдралынхаа жинхэнэ зөв хүн нэг тиймэрхүү характертай байх юм шиг зүгээр санагдсан. Амар гой бодох шүү. Бас нөгөө юусэн ш тэр нөгөө залуу нь ингээд амар тийм төлөвшсөн залуу байсан гэсэн ш тэ. Тэрнийх нь гол point нөгөө Лиз өөрийнхөө амьдралыг яриад тэгээ X-ээ яриад аавыгаа яриад ингэж яхад нь сонсоод жигнэсээ гайхаад зөө. Аха. Яагаад ийм байж болт юм? Яагаад ингэж яхаа? Ямар амар ингээд. Энд чинь ирүүл хүн байдаг байхгүй тэр. Тэгээд ингээд тэр хүмүүс амар тавтаах шиг лээ. Тийм. Тэгээд одоо яг тэр hate comment дээр яг ярьдаг шиг файлн дээр нь тэр яг гарч ирсэн. Тэгээд ингээ гайхт юм уу? Тэгээд яг hate comment үлдээгээд ах яг ямар ч инээрхтэй. Тэгээд одоо тэр лиз дээр ч гэсэн тэгэж мянгаар нь үлдээж байгаа шоолж байгаа хүмүүс ямар ч инээрхтэй завтай. Тэгээд би ингээд төсөлөд Яачаа тэр хүмүүсүүдээсээ илүү баян штэ. Тийм ингээд ингээ комент бичиж хооронд нь ингээд дансанд нь байнга мөнгө орж ирж ингээ боддоо. Тийм тэгээд би яг personally зүгээр өөрийнхөө хувь дээрээ би Instagram дээр баг комент бичиж нэг ч үзэж байгаагүй. Ичээд гэр. Би нэг ч комент бичиж үзэж байгаагүй. Яг нь найзтайхаа нөгөө постн дээр тэ зүрх мөрхтэй комментлдэг. Тэрнээс ч би нэг ч өөр комент бичиж үзэж байгаагүй байхгүй танихгүй хүмүүсийн пэйжн дээр. Тэгээ би ингээд одоо яг бодд юм аа ингээд бид хоёулынхны юм дээр ингээд амар ингээд комментгүй газар нэг коммент үлдээгээд явчихсан шүү дээ. Амар инээдсэн.
Тэгээд яг мянган коммент нэг коммент ах чи өөр ямар ч комментгүй хаад коммент бичих байхгүй. Тэр жоох инээдтэй. Тэгээд нөгөө Лизийн тэр подкаст нэг ярьсан зүйл нь бас чамд амар таалагдах ах гэж бодчих. Мөнгөний талаар яриад бас өөрөө YouTube дээр мөнгө айгүйх ирдэ штэ. Тийм. Мөнгө олны тэр юм ирэл. Тэгсэн чинь уйлж авахгүй миний амьдрал мөнгө амар чухал байсан гэд. Угаасаа ингээд багаас амар ингээд ядуу өссөн. Тэгээ өөрөө ингээд сошиал медиа ингээд YouTube эхлүүлээд ер нь сар алган YouTube-ээс ингээд цалинчаад тэгээд тэрний хачир үйдэг болсон бэ гэсэн чинь ээжтэй мөнгө явуулдаг болсон гэж байгаа. Ингээд амьдрал ахуйн дэвшилсэн. Тэгээд хамгийн анх ингээд ер нь том брэндтэй ингээд гэрээ игээд тэр мөнгөөрөө юу өгсөн гэсэн чинь ээжтэй тэр бүх мөнгөний нөгөө байшингаа хөдөлсөн гээд. Тэгвэл манай ээж 15 жилийн турш тэр байшингаа ингэж тулт ингэж ажиллах хэрэгтэй байсан. Би тэр зүйлийг ингэ зогсоодог. Мөнгө бол амьдралыг ингэ аюу тийм бүх зүйлийг зогсож чадахгүй ч гэсэн аюу бүх зүйлийг ингэж хөнгөвчж өгдөг. Аюу чухал зүйл хэлсэн шиг тийм. Тийм яг тийм юм яг ярьж илээ. Тэгээд нөгөө яг сая нөгөө жишээ ярьж байна. Бид хоёрын зайн нуудад тэрэн дээр л шүү дээ үнэндээ. Дээр цацах мөнгөтэйсэн бол виз рүү цацсан л үстэй тийм үстэй ээж ирээ очиод аялж маялал. Нэрнгээсээ тэхэлээсэн. Тэгээ мөнгө бол үнэхээр ингээд амьдралыг тэгшилж өгд юм аа. Яг тийм сайхан майхантай ажирхалтай за болгодгүй махид ядаж тэгшилж өгдөг. Тийм нэг юм хэрэгцээний юм байгаад байгаа. За ихтэй би л шууд ажирхалтай болно юу яриад байгаа юм шиг. За тэгээд тэгэд би энэ дээрээ тэг тогтолт нэг амар нэг удаа тогтолсон юм аа. Бүр ингээд яа чиг ойлгохгүй зөө. Би бүр ингээд тэр өдөр чинь амар гоё муудантэйсэн зөө. Яг юу болсон бэ гэдгсэн чинь би ингээд жижиг амар жижиг нэг арал өгдөг байхгүй энд. Яг зүгээр гүүрээр холбогддог. Тэгээ тийшээ очиод би нэг тэр доогоор нь жоохон явжсэн чинь нэг далаа иргэшил нэг хөрх юм байгаа ч тэр чинь тойроод. Тэгээ би доогоор нь явжсэн чинь юу болсон гэж акулын өндөг болсон. Би нэр чи бүр амар баярлах юм байна ойлцчих. Амар ёо би бүр яг хэлчихсэн тий. Тийм. Ураг явуулчихсан их санагтаад байгаа байхгүй. Хартаа гэдэг ингээд. Тийм. Тэгээд тэгтээ нэрнгэс би үнгээр санахгүй. Рэнтэй ингээд амар гоё юм яриад тах ширсэн. Тэгээд юу ч тийм. Тэгээд гоо уулна ингээл ярмааргүй байна гэсэн чинь амар драма ярьсан шууд ирчих واخ. Аванангаал гэлч. Тэгээд эндээс ингээд сонирхсан юм байвал тэгээд ингээд сайхан searchlаад ингээд хайгаад үзсмэзээд ягаараа бид хоёр нэг ядаж нэг сонирхолтой юмнууд ярьсан байх гэж бодож байна. Өмнөх эпизодоос арай гайг баха. Өмнөх эпизод дээр ч бид хоёр ч ярих ч зүгээр буутаас өгсөн. Тэр үед чинь би жоохон бас дөнгөс сэрч мэрсэн нэг ингээд гэсэн. Үнсэн орч ирэв. Хайр сүнс юус орж ирэв. Инний ч гэсэн минний ч гэсэн тэгээд ерөөсөө би биний юм асуугаал идэв. Тэгсэн бүрт хариулж тийм байсан. Тэг би нэг өдөр нэг жоохон өдөр юмэрэн би ядаж чад нэг гав ганцарх наймдэрдэг байсан бол яг ингээд ойрлж хашгирмаар л энэ даачтай битдэггүй энэ ч ойроо болцсон. Юу вэ? Тиймэрхүү энэ да. Нэрхтэй багт нь уун хийчмээр л. Харин тийж болно зүгээрээ бүтний. Тэгээд юу одоо ингээд харж байгаа манай энэ хүний зүгээр энэ айрс мэрс гялтганаад аалж өгч байгаа. Тэгээд хүмүүс жоон сонирхож байгаа. Нэг юм хэлгүүлсэн л гээд яриад байгаа байхгүй юу? Энэ чинь ингээд айрсны нэг имчилгээ нь орсон. За ямархан имчилгээсэн бэ? Юу болцсон бэ? Яраарэ. Энийг зөө тэлэрээ хүнд битгэлээрээ за